хотын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Ханаа төлдөж нэг шин зүйлүүдийг яг усны тусамд олж аваарай гэдэг. Маш Хоёр туглаг гэдэг бүсгийн нэрийн өмнөөс. Тэгээ ганцаардлах юм. Тий. Ямар гоё. Тэгэхээр энэ 10 зураг чинь яг тодорхой эзэнтэй ч зураг байгаа. А бас тийм
Хөтөллөөс ч гэдэм одоо тэр жинхэнэ оюуны бүтээлүүд болсон бас бүтээлүүд ч байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө жил болгоно урлаг судлалын тайлбарууд шинэ одоо бүтээл дээрх задрагаанууд ингээд явж байгаа учраас зарим одоо уран бүтээлчдийн зарим өнцгүүдийг тий урлаг судлаагчдын шин ийм тайлбарууд бас ингээд явж идэг. Тэгэхээр ингээд жил бол одоо энэ 2025 оны судалгаанд бас ингээд бас яаж гарч ирсэн ямар шинэ мэдээлэлүүд одоо энэ бүтээлүүд дээр явагдаад байгаа ингээд энэ талаар бүгдээрээ танилцах болно шүү. Тэгэхээр ийм сонирхолтой түүхий бүгдээрээ хамт ярилцгаая. Ямар гоё юм бэ? За үнэхээр За тэгэхээр эхний бүтээл бол за бид бүхний хамгийн сайн мэдих одоо эмэгтэй хүний гоо сайхныг урлагт илэрхийлсэн бүтээл бол яг аргагүй Леонардо да Винчигийн Мона Лиза. За тэгэхээр Мона Лизагаас за жишээлбэл надад хамгийн их түгээмэл асуугддаг асуулт бол яагаад хөмсөхгүй хам бэ гэдэг асуулт байдаг. Энэ одоо яг энэ бүсгүй үнэхээр хөмсөхгүй байсан юм уу? Хөмсөхгүй зурсан юм уу гэж их асуудаг. Тэгэхээр тухайн үед бол одоо энэ баруун Европод эмэгтэйчүүдийг бол хөмсөхгүй дүрсэлдэг байсан. Ер нь бол одоо та бүхэн маань кинонд ч гэсэн ажиллаж харж байсан бол хөмсөхгүй дүрслэх тохиолдлууд маш их байсан. За энэ нь бол яг тухайн үеийн гоо сайхны нөгөө гоо сайхан гэдэг ойлголт чинь жил одоо тэр тухайн орноосоо тэр тухайн одоо тэр зууны онцлогоос хамаарат юм. Тэгэхээр энэ үед бол хөмсөхгүй эмэгтэйчүүдийг их гоо сайхан гэж үздэг байсан учраас одоо зураач бол хөмсөхгүй Мона Лизаг дүрсэлсэн байна. За тэгээд энэ Google-с хайгддаг хамгийн их хайлттай нууцгийн сонирхдаг уран бүтээл бол яхааргүй Леонардо да Винчигийн Мона Лиза байдаг. Тэгэхээр энэ дээрс одоо та хоёр маань юу гэж боддог вэ? Мона Лизаг харахаар? Мона Лиза зургийг харахаар за мөн юу ч гэсэнтэй бас өмнө бас тийм энэ зургийн талаар тайлбар сонсч ирсэн л да. Энийг харахаар тийм баяртай хайч юм шиг. Тэгээд харахаар бас ийм ховирдаг ч юм эсвэл магадгүй нөгөө хүн яг ямар сэтгэл хөдлөлөөр тэр зургийг харна яг тэр хүнтэйг тэгж харагддаг юм болов гэж бодогддог. Яг зөв. Тэгэхээр Леонардо да Винчигийн яг энэ цаг үеийн талаар нэг товчхон дуртай юм бол за энэ цаг үеийг Ренессансын үе гэж нэрлэдэг. Дахин сэргэлтийн үе буюу эртний Грек-Ромын соёл дахин сэргэж мандаж ирлээ гэсэн тийм утгаар нь ашигладаг тийм үе байгаа. За тэгэхээр энэ үед бол хүний гоо сайхны хамгийн дээд түвшинд магтан дурж исэн, урлагт харуулж исэн тийм цаг үе. Тэгэхээр да Винчи Мона Лизаг ингээд 4 жилийн хугацаанд зурсан гэж үздэг. Тэгэхээр энэ үедээ эмэгтэй хүний хамгийн байж болох гоо сайхныг төгс бүгдээр за тэгэхээр ингээд мэрэгчлөөтэй бие даасан эмэгтэй хүнийг одоо урлагт нөхөж үзүүлснээр их гол амсгалт нь байдаг. Тэгэхээр одоо энэ өнөөдөр ярих энэ 10 хөрөг зургийн эмэгтэйчүүдийн дүр нь яг тийм бие даасан тухайн цаг үедээ энэ эмэгтэйчүүдийг бол маш их шүүмжилж за гоо сайхан ямар ч гоо сайхан байна гэж зарим тохиолдолд гутаанд оромжлож исэн боловч эмэгтэй хүний үнцэн гэдэг бол хизээч одоо цаг хугацаагаа дагаад тухайн цаг үедээ тэр хүний эмэгтэйн гоо сайхныг үнэлээгүй боловч цаг үе өнгөрөх тусам тэр эмэгтэй хүмүүсийн гоо сайхан одоо нэмэгдэж байгаа маа гэдэг маш гоё үнцгүүд үнцэн улам нэмэгдэж одоо нөгөө ер нь уран зурагчийн тийм байдаг шүү дээ одоо хөрөнгө болж одоо нөгөө хөрөнгө болж идэг тий. Тэгээд үнэхээр юм бүтээл бол жил иргэсэн он цагийг илээх тусам улам өндөр одоо нэг зүг баг дарс шиг юм да тий. Яг зөв одоо нөгөө тухайн ер нь ингээд бодоход бол бүх зүйлд үнцэн оршиж идэг. Тэгэхээр бид нар жишээлбэл би оюутнуудаа хэлдэг байна. Чи ингээд оюутан байхдаа зурсан бүтээл ялаа гэдэг нь үнцэнгүй гэсэн зүйл биш. Эхний чам таалагдахгүй байгаа бүтээл чинь бас үнцэнгүй гэсэн үг биш. Тухайн бүх зүйл дандаа үнцэн оршиж идэг. Хүн болгонд бас өөр гэсэн маш гоё сайхан үнцэн байж идэг. Тэр үнцэн болгоныг бид нар хайрлж ийж, хүндэлж ийж, тэр бүхэн ч өөрөө оршдог юм а гэдгийг хэлж өгч. Тэр өнөөдрийн бүтээлд ингээд тэр эмэгтэй хүн тухайн цаг үедээ үнцэнгүй мэд харагдаж байгаа боловч цаг хугацаа өнгөрөх тусам тэр эмэгтэйчүүдийн үнцэн улам өсөд байгаа гэдгийг л харж байгаа юм л да. Тэгэхээр да Винчигийн одоо энэ Мона Лиза бүтээлэл тухайн цаг үедээ бас л бусдад төдийлөн таалагдсангүй. Да Винчиг ер нь тухайн цаг үедээ бол ойлгоход хүмүүс маш хэцүү байсан. Өөрөө одоо нэг шинжлэх ухааны одоо инженер хүн байсан учраас цоо шин бүтээлүүдийн нэгэн цагийн үеийг хүлээж авдаггүй. Да Мона Лизагийн бүтээлийг хүртэл тухайн цаг үед бол тийм алдартай, үнцэнтэй гэж хүлээж аваагүй. За тэгээд энэ өөрөө ингээд 100 дамжиж явах тусам 20 дугаар зууны үеэс ахуулаад үнц нь маш их нэмэгдэж тэр бүтээлийн
ойлгож эхэлсэн байна. За тэгэхээр ягаад бидний Мона Лиза ингээд өөр харцсан, өөр мэдрэмжийг хүргэдэг вэ гэхээр Да Винчигийн энэхүү бүтээл сэтгэл зүйн хөрөг жанрын анхдагч бүтээл гэж үздэг. Анх жанрыг нь бол Да Винчигийн бүтээлээрээ тавьж өгсөн байна. За мөн энэ бүтээлдээ sfumato гэдэг анх техникийг ашигласан. Sfumato гэдэг нь одоо нүдийг ингээд яаж юм л да. Одоо одоогоор бол ингээд хийсвэр дүрслэлд оруулах буюу уусгаж шингээх тийм арга техник. Одоо л зураачид энэ аргыг бол маш их ашиглаж байгаа хөрөг зураг дээрээ. Тэгэхээр Да Винчи бол анх энийг одоо судалж оруулж ирснээрээ за 400 800 бастаа яг л тэнийг харж байгаа юм шиг сэтгэлийг төрүүлдэг. Тийм учраас хүмүүс яагаад идэм биш үү? Хаанаас нь ч харсан өдөөс хараад байгаа шиг л харагдаад байна. Одоо ингээд дээрээс доороос баруун зүүнээс харах яг чанарыг ширтэж буй тийм мэдрэмжийг төрүүлсэн. Одоогоор бол одоо цагт бол бид нар яг камерын өмнө ингээл камер руу гараад зураг дарангуул яг тэрийг гаргасан гаргачвал бид нар тэр зургийг хаанаас ч харсан над руу хараад байгаа юм шиг санагдав. Гэтэл тухайн үед тийм ч зүйл бүтээгүй байгаа үед яг тэгж харагдаж бүтээж байна гэдэгээр бас авьяас байгаа шүү те. Тэгэлгүй яг Да Винчи бол өөрөө ганцхан зураач байсангүй олон зохион бүтээгч, инженер, хөгжүүлчин гэдэг бүр маш олон мэргэжлийн хослолсон хүн байсан учраас олон одоо тийм техникүүдийг одоо өөрийнхөө уран зурагт ашиглаж ирсэн нэг нь одоо энэ Да Винчигийн Мона Лиза маа. За тэгэхээр энэ дээр бол бас нэг хэд хэд онцлог зүйлүүд байна л доо. Яагаад би одоо тэгээ би даасан гэж ярьж ирсэн бэ гэхээр одоо энэ бүтээл бол энэ өөрөө нөгөө ямар ч одоо гарын байрлалыг харах юм бол одоо бүгж байхгүй. Уг нь бол одоо нөхөртэй өсгөө шүү дээ. Тэгтэл гар нь бол ингээд гарт нь бэлзэг байхгүй бүгж байхгүй. За тэгээд үсээ задгаа тавьсан байдалтай. За тэгээд дээрэс нь одоо нөгөө тухайн үеийн тариачин эмэгтэйчүүдийн өмсдөг тийм үсэг өмсөсөн байна л да. За тэгэхээр энэ язгууртай эмэгтэйчүүдийг бол тухайн үед одоо үсээ задгаа тийм уран зурагт турсалдаггүй байсан. За энэ нь өөрөө нөгөө одоо ягэл жирийн амьдралыг дэлгэдэг гэдэг утгаар нь үсийг маш гоё засаж амжилтдаг болохоос ингэж үсийн задгаа оруулахгүй. Тэгэхээр ингээ үсээ задгаа тавьсан байдалтай байгаа нь энэ эмэгтэй эргчүүлээтэй гэдэг юм гэж гаргаж. За тэгээ гарт нь ямар нэгэн сүм бөгж одоо бэрсний гэдэг нэг хүсн бөгж байгаа нь за энэ эмэгтэй ямар нэгэн эргчүүлээтэй байх. Ямар нэгэн зүйлд одоо тэгээ баригдмал биш бие даасан гэдэг юм хэлж байна. Тэгээ насны бас нэг хідээс хідэн нас гэдэг бас нэг онцлог байгаа шүү дээ тий. Тэр бас нэг гот гасан юм шиг 30 40 ч юм уу тухайн үеийн бас нөгөө эмгтээч бас жоохон настай ч юм шиг хөгсөж юм шиг харагддаг шүү дээ. Магадгүй уран зураг бас жоохон чүчүүд бас насын нэмж бас харагдуулж магадгүй шүү уран зураг. Би тэгж боддог байхгүй юу? Тийм бас байж байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө яг ингээд те Флоренцийн маш гоё сайхан одоо тэр байгалийн өмнө эрх чөлөөтэй артлаа нууцлаг байдлаар нэмсэлж байгаа бие даасан ямар нэгэн зүйл нийгэм гэр бүл юунд ч одоо захирагдашгүй за би дааж уншиж байгаа ийм эмэгтэй хүний нууцлаг дүр төрхийг оргосон нь одоо өнөөдөр эмэгтэйчүүдийн гоо сайхныг хамгийн нууцлаг байдлаар илэрхийлсэн бүтээл болж ингэж гарсан байна. Тэгэхээр энэ бүтээлээс бол бид нар юу олж хардаг вэ гэхээр нөгөө эмэгтэй хүнийг бол өөрөө тайлагдчихгүй нууц юм а гэж хэлдэг шиг энэ бүтээлээс бид нар өөрсдийн Мона Лизаг хардаг. Тэгэхээр энэ дээр ингээд манай энэ жил орсон 1-р курст орсон оюутан маань маш гоё ингэж тайлбарлаж байсан. Яг энэ сэдвээр орж итэл багшаа яг энэ бүтээлийг харахаар ингээд манад эмэгтэй дүү над руу ингээд уурлаад хараад байгаа юм шиг харагдаж ингээд тэгжсэн. Тэгэхээр нөгөө энэ Мона Лизаас бид нар яг өөрсдийн эмэгтэй хүнийг хайрлж хүндэтдэг. За магадгүй одоо ингээд тэр нууцыг нь тайлбарлах хүсдэг эмэгтэй хүмүүд дандаа хавж идэг. Магадгүй эмэгтэйчүүд бид өөрсдөө ээжийнхээ, эхчийнхээ дүр төрхийг, эмэгтэй хүний тухай бодлыг за эрэгтэйчүүд маань эндээс яг ингээд хайртай өсгөхийн тэр дүр төрхийг магадгүй уулан бодож ингэж чаддгаараа маш гайхамшигтай бүтээл болж ирсэн байна. Ийм учраас нэг сэтгэл зүйн хөрөг чанар их хийсэн гэж үзсэн. Өглөө одоо ажилдаа гарахтаа чи Мона Лиза гарах юм бол чи дамжгүй гэж юм шиг хараад байвал. Тий ер нь тэгээ гарч явал одоо ажиллаас янз бүрийн бүтээчээл буцаа орж Мона Лиза гарч хөрөх шүү дээ. Тэгсэн байгаа ч харагдах мэдрэмжээ. Тэгээ яг тэр хүний өөрөө яг ямар одоо яаж хармаар тэгжил харагддаг. Яг нөгөө уучлаарай. Яг нөгөө амьдрал дээр бас нөгөө хөрсөн дээр болгож ярил л та. Манай ханд бас юм гоё нөгөө өөрийнх нь хөрөг зураг байдаг байхгүй юу? Тэгээ тэр зургийг харахаар нэг болохоор өөрөө яг л ингээд
өөрөөр гарсан байгаа байхгүй. Гэтэл яг тэр зургийг ингээ хараад тэнд бүр нэг тийм маавартай. Энэ дотор нь одоо бүх юм багтцсан. Бүр нэг сайхан юм хийн бүтээн гэсэн насан дээрээ явж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр нөгөө яг саяхан зурсан учраас тэр насанд явж байгаа. Магадгүй 60-тай 70-тай авахулсан бол үшээ тэр хүнд үшээ бүх амьдралынх нь одоо дурсамж баяртай гонхтой жаргалтай бүх зүйл ингээд илүү тийм сериосны гарах болоо гэж би төсөөлдөг байхгүй юу. Яг зөв. Тэгэд манай дэгийн зураг бол бидний нөгөө яг байшинд маань хамгийн том чинь хид хайрцаатай бэ. За нэг баг вакуум цугах шиг зураг уух шүү. Тэгээд тэрийг ингээ харахаар бүр ингээд би нэг тийм би байгаа шүү. Бити санаа зовоорой гэсэн юм шиг гоё тийм. Өмөр нөөлөг харагддаг. Би харахгүй нөгөө өрн зураг байгаа газар чинь нэг дулаахан байдаг да. Юу ингээд ажиллаад хараа. Тэр зурагтай асаачаар Монгол кино гарахаар нэг гэртний амар амгалан бүрчих шиг байдаг байхгүй. Одоо нэг далай цэрэг яриач юм уу, захир төмөр яриач юм уу тэгэхээр гэрт яг тэр шиг уран зураг тийм байхаар яг тийм адилхан төвлөрч өгөх юм байлээ. Ер нь тийм ер нь ингээд бүтээл гэдэг чинь өөрөө нэг амтай, үнцэнтэй, сүнслэг орчин бүтээлж идэг учраас яхаргүй л нэг тийм гэрийг орчныг дулаацуулж өгч идэг байна. Мона Лизагийн хөв болохоор яг бодит хүний хүргийг зурсан уу? Тийм, бодит хүний хүргийг Жерардини гэдэг одоо баян худалдаач нь эхнэрийг дурсасан гэж үздэг. Ер нь ихэнх урлаг судлаачид ер нь бол энийг бол одоо барьдаг. Тэгээ маш олон тайлбарууд байна л та. Одоо Да Винчи бол өөрийнхөө хүргийг эмэгтэй болгож зурсан гэсэн бас нэг тайлбар өгдөг. За тэгээд өөрийнхөө одоо хамгийн сайн шавья бас ингэж эмэгтэй хүний дүр төрхийг болгож зурсан гэсэн нэг тайлбар бас ингэж явж идэг. Гэтэ энэ бүх тайлбаруудаас хамгийн одоо тогсон нь одоо Жерардини эхнэрийн хүргийг болгож зурсан гэдэг. Да Винчи ч энэ бүсгүй болдог гэдэг. Ингээд худалдаа хийгээд явж байхад анхны харцаар урьдчилан дөрвөн жилийн хугацаанд ингэж өөр одоо тийм ээ яах аргагүй юм чинь өөр хүний гэрээ болохгүй учраас нэг хайрлж чадахгүй нэг хэрэгтнээс нэг зураас тавиал нэг хэрэгтнээс нэг зураас тавиал гэсэн 4 жил гарны хугацаанд тусгасан байхтаал тийм тэгэхээр энэ их сонио одоо Наполеон Бонапарти одоо усанд ордог өрөөний хананд өлгөөтэй байсан гэдэг шүү тийм айгуу сонио байгаа. Тэгэхээр нөгөө Наполеон Бонапарт бол энэ хиний Да Винчигийн Мона Лизад бол маш их дуртай байсан гэж үзэж байгаа. Ингээд Наполеон Бонапартаас үлдэж явсаар Луврын музейд хадгалагдсан тийм. Тэгээд Луврын музейд 2 ч удаа хулгай талцснараа бүр ингэж алдран ингээд цорицсан гэж үздэг. Гэхдээ би бол энэ тайлбартай болж байдгүй. Санал нийлдэг. Яагаад тэгэхээр ингээд бүтээлийг хулгай талцснараа тэр бүтээл үнэтэй болох тоо биш шүү дээ. Тэр бүтээлийн өөрийнх нь тэр одоо тэгээд урлаг судалт аваад үзэх юм бол тэр нарийн арга техник за тэр детальчж гаргасан байдал тэгэл одоо ямар хэрэглэхгүй материал ашигласан гэдэг олон зүйл дээр судалгаа хийж бүтээл үн цэнийг гаргаж ирдэг. За яг нөгөө тесрэлт хийсэн гэдэг шүүгэн дарсан бүтээлүүдээс олонний анхаарлыг тохиолдолд илгүүлж явах гэж бодож байна. Тэр зүгээр олонний анхаарлыг л татсан зүйл бол тэрнээс ч тэрийг чинь яг тэр агуу бүтээл шүү гэдгийг тэр хулгай талцлаар хүмүүс илүү мэдэрнэ гэж байхгүй шүү дээ. Тийм яг зөв. Тэгэхээр чи нарийн зүйлүүд яах аргагүй энэ бүтээл дээр харагдаж идэг учраас олон хүн төрөлхтөн бол энэ бүтээлийг хөлийн зөвшөөрч за жил бол бүтээл өврөмөц гэдэг Мона Лизаг харахаар хүмүүс очиж байгаа шүү дээ. Жохон гэдэг нэр алдарн түгээгүй зураг байх юм бол тэгээд одоо 2-3 хулгайлчаар чигтэг одоо Монголын зураг гэхэд одоо тэгээд алдартай болчдөг бол одоо тэгээд авчаад жоох хийсэлж байгаа босож авчираад байх юм шүү дээ. Тэгэхээр манай хүмүүс маань сонсогчд маань ер нь тэр талаас нь битээ ойлгоорой энэ бүтээлийн нэрийн техник гэдэг зүйл бол яа харахгүй явж идэг шүү гэж хэлмээр байна. За бүгд хоёр дахь бүтээл. Тэгээ Мона Лизад ямар нэг халдлага төрөлтөйс бол хулгайгаас одоо тийм одоо кофе цацах гэж үздэг чи одоо янз бүрийн тийм уран зураг дээр халдлагууд гардаг юм биш үү? Тэрнээ гарч ирсэн. Сүүлд чинь энэ ковидын үеэр Мона Лиза бүтээл рүү хоёр эмэгтэй нөгөө улаан лелийн цотон шүл цацсан гарсан. Тэгээ энэ үед тэр хоёр бүсгээ дараа нь ямар тайлбар хийсэн бол арт түмэн үнсэж байгаа юм гэж урлагийн бүтээлийг үзэж сайшааж одоо тий ингэж явах гэсэн одоо тийм сануулгыг өгөх тул Мона Лизаар одоо ингэж цотон шүл цацсан гэсэн. Янз бүрийн одоо энэ урлагийн алдартай уран бүтээлүүдийг ашиглаж одоо ингэж халахад өгдөг тохиолдол байдаг. Маш олон бүтээлүүд байна л да. Одоо нөгөө Илья Ефимович Рефини Догшин Иван хүүгийн эвүүдсэн гэдэг
бүтээлгээр нэгэн залуу үзэж байгаа шүү. Утгаар сийцэн тохиолдол гарч ирсэн. Тэгээ яагаад ингэж сийцэн бэ гэтэл энэ зүгээс маш их цус харагдаж байна, цус мэдрэгдэж байна гэж хэлээд байна. Утгаар сийцэн тохиолдол гарч ирсэн байхгүй. Тэгээд олон бүтээлүүд би тэгээ Веласкесийн талент харж буй сайхан бинэрэ гэдэг бүтээлийг нэг эмэгтэй одоо феминист эмэгтэй утга барьж ороод утгаар сийцэн тохиолдол бас үнэ гарч ирсэн. Тэгэхээр ягаад гэвэл нөгөө тэр нөгөө эмэгтэй үнэ биеийн 19 гэж байсан. Эрэгтэй ч нөхрөөд нь бүтээлийг л очихж ингээд галерей цуглаад байсан. Учраас тэрэнд одоо сануулгах тул утга барьж сийцэн тохиолдол. Монголд одоо тийм тохиолдол юм байсан. За ер нь тийм тохиолдлуудыг хавар харамгийн хамстай зүйл бид сайн мэднэ тийм нөгөө 7 сарын 1-нд гэлэн сард халдуулсан. Бас ингээд гал гарч маш олон бүтээлүүд бол ингээд шатсан байдаг тийм. Одоо тэгээд орж ирж гэлэрээ зураг үзэж байгаа хүмүүсийн чинь нэгжээд авах нь хэцүү юм. Гэхдээ ер нь л биедээ юу авч явж гин ядч л кофе мофе барьж оруулмааргүй байдаг. Би галерей ороо явах ч одоо нөгөө өвгөн хуурч гэдэг юм уу азрын ноцолд нөгөө алдартай зургнууд чинь говийн ганц сайлч гэдэг юм уу те энэ зургнууд байж хахад тийм харан сүтгүүрээд энэ ямар нэгэн байдлаар ингээд өчрүүлэх үү гэдэг нэг тийм айц зөрөөд тэгэхээр энэ дээр одоо асар их бас боломж тавиагаад тийм үнэхээр зургийг нөө үзье гэсэн тийм өөр юмсан хандлагатай гэж байна. Яг тэр сүлгийнхэн дагуу үзээсэй дөрмийнхэн дагуу. Зөв шүү. Одоо бид нар ингээд театр музей галерей үзэх одоо тийм соёлд бол маш сайн суралцгүй. Бас нэг цаг үеийг бодвол маш гоё тийм ойлголт болж эхэлж байна. Оюунлаг болж байгаад бол маш их баярлж байгаа. Тэгэхээр нөгөө бас юм би ингээд бас тоглоод хэлдэг. Замана монголчууд ч ер нь ингээд биетээр барьж үзэх дуртай хүмүүстэй гэдэг. Тийм шүү хүрх гэдэг. Одоо ингээд галерейд орохоор яг ингээд хотелд хурч гээл барьж гал одоо баримлууд хийсэн байлаа гэдэг. Барьж үзэх гэдэг яагаад гэдэг. Тэгэхээр нөгөө барих дуртай биетээр одоо тийм мэдэрчээж ингээд аюул зүйлд одоо таашаал авдаг. Энэ одоо энэ усбал зотон тосвол гэдэг ингээд явуулсан ч одоо хэцүү шүү дээ. Тэгэхээр аюул сайн хэлж өгдөг л дөө. Чи галерей гэдэг чи өөрөө тусгай температуртай байдаг. Тусгай гэрлийг тавьж өгдөг. Энэ бүтээлийг 700 жил бид нар дараа чи үе хойчтой хадгалыг гэвэл яг 16-аас араас үз. Та нарын амьсгалж байгаа амьсгалч хүртэл бүтээлийг нуудах байгаа гэдэг хэлээд өгөөд ингээд болоод эхэлчихсэн. Тэгэхээр ингээд бүтээлийг хайрлана гэдэг чинь яг л тэр ногоон зараас араас харах одоо амьсгалаар хүртэл ойртол байхаас эхлэх нэг зүйл. Тэр тийм амьсгал төгж өмсгөд минь хэрэгцээ гэдэг шиг болчих гээд шүү дээ тийм. Тэрөөсөө тэр хит одоо тосон бүтээлийг чи хит хурц нарыг юм бол юм хөдлөд юм шиг. Хүйтэн бас байв. Тийм хүйтэн бас болохгүй. Чиглэг байвал бас хэцүү тийм. Тэр яг нарийн температурт нарийн мод тусгай гэрлүүдийг хэмжээд гэж ингэж юм байна. Одоо манай гэлэр яг тэр дэлхийн стандартын дагуу яг тийм зургийг барил яг тийм юу байна уу? Тийм стандартаа барина. Стандартын дагуу температурын хөвч гэдэг юм уу? Хадгалалтаа ингээд барина. Жишээлбэл одоо нөгөө Балтагийн шарав зураач Монголын нэг өдөр бүтээлээ чинь бас тэр болгон хэвэн гаргаад тавиад авахгүй чинь тусгай орчинд ингээд хадгалаад чийж дараа нь ингээд тусгай үеүүд төр гаргаж ийж ингээд бүтээлээ өөрөө 700 жил гэж тавьдаг. Одоо ингээд нөгөө Монголын уран зургийн галерей руу ороод босгүй нэг бүтээлийн технологи яваад орох юм бол яхаар ингээд улаан эсмэс ч гэсэн хадгалтын орчин гэрлийн бас нэг юу вэ дулаан гэл бас нэг байна те. За дараагийн нөгөө зургуураа орохдоо бас 2-3 комент уншмаар байна. За Тунгаа агшихаа маш их хүлээсэн шүү. Бас сонсох дуртай шүү гэсэн байна. За дараагийнх нь болохоор уран зурагч гэсэн гутга зохиол шиг төгс бүтээлүүдийг өөрийнхөөрөө тайлбарлаж болдогт гайхамшиг нь оршиж байдаг юм аа гэсэн комент хийсэн байна. За тэгээд удахгүй бас очиж арын албанд нь үйлчлэнэ гэж суперлман маань бас хэлсэн байна. Маш их баярлалаа. Нээлттэй шүү. За хоёр дахь зураг. За тэгэхээр энэ бол Голландын Мона Лиза. Өнөөдөр чи юу 3 Мона Лиза. За тэгэхээр Голландын Мона Лиза гэж нэрлэгдэх Ям Вермеер зураачийн сувдан эмэгтэй бүсгүйг танилцуулъя. За тэгэхээр Мона Лиза бол яг түүхэн дүрээс ингэж гарч бүтсэн бол за энэ сувдан эмэгтэй бүсгүйг бол бас юу гэдэг Трон дүр гэж үздэг. Трон гэж байгаа тухайн үед Голланд зураач нар одоо нөгөө өөрсдөө уран сайхнаа аргаар ингэж бүтээсэн дүр гэж явдаг тийм бүтээл байгаа. Тэгэхээр яг тийм хүн бодит хүн биш гэсэн үг байна. Трон бодит биш яг уран сайхны зураачийн одоо тэр уран сайхны сэтгэмжээр гарч ирсэн бүтээл гэж үздэг. Гэхдээ бас энэ дээр нөгөө одоо сүүлийн үеийн судалгаанууд дээр ингэж гарч ирээддэг болж одоо Ям Вермеер зураач 15 бүтээсэн.
15 хүүхдийн хамгийн том охины дүрийг одоо энэ сувдан эмэгтэй бүсгүй дүрдээ оруулж ирсэн юм аа гэдэг. Тийм тайлбарт бол сүүлийн жилүүдэд маш их явагддаг болжээ. Нэг уран сайхны кино үзчихсэн л да. Яг тэр уран сайхны кинон дээр яг ийм бодит хүн байсан битэр тэр кино гэж харуулдаг л да. Сувдан эмэгтэй бүсгүй. Тийм. Одоо нөгөө энэ Ян Вермеер бүтээл уран зураач бол тухайн цаг үед бол үнэлэгдэж чадсангүй, бас тийм алдартай байж чадсангүй. За нөгөө одоо монголчлууд хэлэх юм бол амьдралын ихээр гэдэг шүү дээ. Ураа 15 хүүхэдтэй гэр бүлийн одоо авч гэр бүлийн амжиргааны залгуулахын тулд бүтээлүүдэд маш их худалдааж өөрийнхөө нөгөө карьерийг өсгөх боломж бол ямар юм бэ маш бага байсан гэж үздэг. Нас орсныхын дараа хүртэл одоо гэрээс нь одоо үнэт идлүүд байсан бол бүр ингээд талхны цэхэд хамгийн их өртөө байсан гэж байна. Талхны цэхээс ингээд маш их одоо талх зээж өгч авдаг байсан байна гэсэн одоо ийм нэгт мэдээлэлүүд маш их байдаг. Тэгээ Ян Вермеерийн бүтээл цоны үеэс яг өөрчилж өнөөдөр бол Вермеерийн бүтээл маш их одоо сэргийн засварлаж маш олон тооны судалгаануудад бүр шинээр ингэж хийгдэж байгаа байх нь. Тэгээ ер нь бол Голланд дотор бол хамгийн анхны фото зурагч байсан гэж Ян Вермеерийг үздэг. Тухайн үе одоо нөгөө фото зурагт ашигладаг анхны тэр механик техникүүдийг Вермеер зураач маань одоо өөрийнхөө бүтээлдээ оруулж ирж ашигласан байдаг. За тэгээд ер нь Вермеер зураачийн гол онцлог нь одоо натюрморт зургийг өөрийнхөө бүтээлдээ ингэж давхар оруулж ирдэг. Харин энэ сувдан эмэгтэй бүсгүй зурагт нь бол тийм биш. Яг ингээд хар фоноос наашаад ингээд гэрлээр цацарч эмэгтэй хүний тэр гоо сайхан тодорч орж ирж байгаа юм харагддаг. Тэрнээсээ ч нөгөө өөр уран зургийн бүтээлүүд нь дандаа арын фондоо одоо хөшигтэй, хөшгүүр ингээд гэрэл орсон байдалтай. За тэгэл ингээд бүсгийн даашин цуудны тэр өрөөний орчны одоо өнгүүд нь хоорондоо дандаа уусаж орж ирдэг. Энэ дээр болохоор ингээд хар фоноос гэрлээр цацарч толгоогоо баг зэрэг ингээд эргүүлэн гинтгэн одоо ямар нэгэн зүйлийг шинж байгаа мэт амны хөдөлгөөн ингээд баг зэрэг нээлттэй байдлаар чимээгүй шинэж бидэрт ямар нэгэн зүйлийг сануулж буй юм сэтгэлийг төрүүлдэг. Нүүр нь яг ингээ гэрэлтэй дээ шүү дээ. Яг нүүр царайны хэсэг дээр илүү тод гэрэл туссан. За хувцгондрож хүртэл яг ингээ. Гэхдээ хойноо уг нь гэрэл наанаа туссан бол ингээд ахтал нь жоохон гэрэл баймаар юм гэтэл цаадлын нэг нь болох тас хараагаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм арга техникийг Chiaroscuro арга техник гэж нэмэгддэг. За энэ яг 17 дугаар зууны үеэс маш их одоо урлагт орж ирсэн. Анх бол одоо Италийн зураач Caravaggio одоо энэ техникийг ашиглаж ирсэн байдаг. Тэгээд тухайн үеийн зураачд бол энэ Chiaroscuro буюу гэрэл сүдрийн хоорондын цохрол гэсэн арга байдаг. Тэгэхээр нөгөө хар фон дээр гэрлээр дамжуулаад дүрийг нь илүү тодтгож сэтгэл зүйн зөрчлийг нь гаргах аргыг Chiaroscuro арга гэж нэрлэж байгаа. Тэгэхээр яг энэ техникийг сувдан эмэгтэй бүсгүй дээр оруулж ирж байгаа нөгөө. Тэгэхээр нөгөө гэрэл сүдрийг дамжуулаад сэтгэл зүйн зөрчлийг нь их өгч ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө энэ мэдээж сувдан эмэгтэй бүсгийн гол дүрслэлнүүдийн харгуй сувд байгаа юм тий. Шууд нүд угаасаа яг тэр эмгэн дээр шууд тусдаг. Тэгэхээр энэ дээр их мэдээж ийм тухайн цаг үед бол ийм том хэмжээтэй сувд бол байгаагүй. Тэгэхээр энийг зураач бол хэмжээг нь бол маш томруулж ингэж зурсан байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө энэ ягаад ганцхан энэ сувдаар ингэж тодруулав гэвэл ариун байдал. Сувд нь өөрөө эмэгтэй хүнийг ариун байдлыг илэрхийлж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн бол нууцлаг байдал. Гоо сайхан гэдэг бол нууцлаг зүйлд оршиж идэг. Тэгэхээр гоо сайхан эмэгтэй хүний гоо сайхан гэдэг нь өөрөө нөгөө нууцлаг буюу ил тод байдал ерөөсөй байдаггүй. Тэгээд дээрэс нь гоо сайхан гэдэг бол хит чамин тансаг зүйл хэрэгсэн гэд биш. Гоо сайхан гэдэг бол ерөөсөө ариун итгэл үнэмшил үнэнч байдал Доод гоо сайхан гэдэг шиг. Тэр итгэл үнэмшилд ариун байдал оршдог юм а гэдгийг л ганцхан сувдаар нь Вермеер зураач мань харуулж ирсэн байна. Тэгээд бид нарт одоо тий энэ бүсгүй ямар нэгэн нууцлаг зүйлүүдээ шинээд эхлээд байгаа нь ингээд бид нар тэр гоо сайхангийн тэр нууцыг сонсохын төлөө бүгд ингээд анхаарал тавьж орж ирж байгаа. Нэг тийм л одоо агшин үзүүлж байгаа. Насны хөдөлгөөр бас ер нь яг нэг 10 дэс нэг 20 насны хэлж юм шиг тий. 15-аас 18 насны орчим гэж үзсэн. Тийм байдаг. Тэгээд энэ зургийг бас би зүгээр гэл өөрөө харахад тэгж бодогдчихлаа. Эмэгтэй хүний тэр эмзэг торхон гэх юм одоо тэр юу гэдэг штэ. Одоо юу шиг Малина кино штэ. Тэрэн дээр одоо тэр кино тэр Малина гэдэг штэ. Одоо ер нь эр хүн одоо өмөрч хамгаалах хүн байхгүй тэр тийм бол эмэгтэй хүн одоо ямар эмзэг торхон одоо яг ийм байдгийг бэ гэдэг тэрийг одоо харах энэ киноноос хардгаа гэдэг шиг энэ зургнаас яг тэгж харагддаг л да.
Тэгээд тэр сувдаг ээмэг нь одоо яг тэр илүү одоо нөгөө чимж өгсөн шигтгээ болж өгсөн санагдтыг. Тийм шүү. Ер нь тэгээд тэр одоо тий ер нь тэгэл хүний мөн чанар гэдэг чинь тэгэл илүү зүйл хандах хандлагаас нь ер нь хүний яг зовж явах тэр цагийн үед нь л ингэж илэрч гарч харагддаг тий. Би ч өөрөө жоохон эмо өмсгөр нь жоохон эмотлаас нь хараад байдаг хөө. Юм тийм байна маш олон тохиолдол. Одоо цаашаа яг ингэж бүхэлдээр юм талаар нарийн ярих зүйлүүд гарах байхаа гэж бодож байна. За 3 дахь бүтээл рүүгээ бүгд хамт орцгоё. За би жоохон нөө шахаад байгаа. Зүгээр. Тий, аль болох энэ богино хугацаанд хөөхөн зураг итгэдэг тий. Тэгээд дэлхийн сууд бүтээлүүд болохоор яг гэж зал яриа л дуусахгүй яриа л байна тий. Тэгээд одоо энэ судан эмхтэй бүсгүүдээр сайн нөгөө дэгийг хэлсэн бол яг үнэ нөгөө олон нийтэд бүр дэлхийд даяар алдартай болгосон гол зүйл нь нөгөө уран сайхны кино нэгдсэнээр тий. Гол дүртэн Scarlett Johansson тоглосноор одоо нөгөө ямар юм бэ зураачийн гэрээ үйлчлэгч бүсгүй ирээд за тэр бүсгүйг харж агаад зурж байгаа нэг тийм үйлдэл гарч хэлдэг. Тийм тэр жүжигчин маш яг энэ зураг төстэй бүсгүй тоглосон тийм. Тэгээд энэ кинон хийгдэж гарснаас хойш энэ бүтээлэл бүх дэлхийн нийтээр алдартай болон олонний анхаарлыг татаж эхэлсэн. За юм байна. За 3 дахь бүтээл нь Сандра Боттичелли зураачийн сайхан Венера мэмгэлсэн хэмээх бүтээл байгаа. За нөгөө бидний сайн мэдэх нөгөө Хисанаас мэмгэлж байгаа гоо зөвсөн Венерагийн бүтээл нэ. За тэгэхээр их одоо энэ Сандра Боттичеллигийн энэ сайхан Венера мэмгэлсэн бүтээл бол яг эмэгтэй хүний гоо сайхан дэлхийн ертөнцид мэмгэлсэн тухай үзүүлсэн байдаг. Тэгэхээр нөгөө Венера гэдэг чинь өөрөө гоо сайхан охин тэнгэр грекийн домог. За ингээд Хисанаас мэмгэлсэн гэдэг домогтой. За ингээд Хисанаас тэр одоо эмэгтэй хүний тэр гоо сайхан эрхэмсэг нарийн тэр өхөн одоо мэндэлж за тэдгээрийг одоо салхины бурхад одоо эрг рүү ингэж үлээж өгөөд за оороо гэж савдаг болохоор час улааны нөмөргөөр түнгэн гэж одоо биеийг нь хорон дэлхийн ертөнцид тогтож авч байгаа яг тийм дүрслэл орж ирсэн байна. Тэгэхээр Сандра Боттичелли бол энэ бүтээлээ тэг ингэж юм л да нөгөө Венера мэдлэгтэй зэрэгцээд сарнаа цэцэг би олсон гэсэн тийм домогтой. За тэгэхээр яг тэр домгоос үндэслээд энэ ягаан сарнаа цэцгээс нэг тэнгэр дээрээс ингэж унж байгаа мэд дүрслэгдсэн байна. Нэг цагаан арьстай за тэгээд маш гоё алтан шавал гизхтэй за Венера бурхан мэдлж байна гэсэн тийм домог. За тухайн үед бол энэ бол маш одоо үнэтэй тухайн одоогоор бол үн өртгөөр бүтээгдсэн бүтээл гэж байна. Тэгэхээр нөгөө захиалгын бүтээл гэсэн үг юм шүү дээ. Ерөөсө захиалгын бүтээл тийм юм уу? Тэгэхээр нөгөө тухайн баян Медичийн гэр бүлийнхэн одоо Сандра Боттичелли энэ бүтээлийг бүтээх одоо захиалга өгсөн байна. За тэгээ энэ дээр бол маш одоо олон үнэт чулууны нүдхүүдийг одоо өнгөөр нь гаргаж одоо тийм алтан шаргал болон ногоон өнгөөр гаргаж ирсэн байна. Тэгэхээр маш одоо үнэт одоо чулуунуудаар чулууны материалаар бүтээгдсэн бүтээл гэж үздэг байна. Энэ дээр бас нэг хариулт ирсэн байна. Тэр зурган дээр хайр гаригийн бүлгүүдтэй төстэй зүйл зурагдсан байдаг гэж сонссон санагдаад байх юм а үний юм уу багшаа гэсэн байна. Тэгээд бас шахаагүй өстой маш ойлгомжтой ярьж байгаа шүү гэж бас коммент бичсэн байна тий. За тэгэхээр юу тийм тайлбар бол би анх удаа сонсч байна. Анх удаа сонсч ин гэж шүү ээжтэй. Өстой сонсч байгаагүй байна. Хариулт өггүй надаа. Зя. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө ингээд таад манаас нэг гарын харуул ингээд нөгөө биеийн антомос арай онцлог байна. Үсээрээ яг ингээд нууцлаг хэсгээ ингэж барсан байдалд орж ирсэн. Яг ингээд харахаар яг хүний биеийн антомос арай ондоо дүрслэгдсэн байна. Энэ нь бол тухайн цаг үед бол одоо эмэгтэй хүний тэр нууцлаг хэсгүүдийг бол харуулахыг одоо өргөн зурагттай харуулж болохгүй гэдгээс учраас зураач ингэж антомыг нь эвдсэн байдлаар ингэж оруулж ирсэн байна. Би энийг нэг жоохон хөгжимтэй нөгөө жоохон ингээд хамсгаж ярьж болох уу? За би нөгөө ингэдэг аахгүй юу зүгээр нөгөө за Моцарт ч юм уу Бетховен одоо Бах одоо зохиолуудыг тоглоход яг тэгэх ёстой гэдэг ном журмаартай тоглолдог. А гэтэл яг ийм томгоос үүссэн энэ зохиолуудыг тоглохоор бүр ингэ нот болгоно нь зүгээр өнгөрөөж болтгүй байхгүй юу. Тэгэхээр яг ингээд энэ зургийг харахаар маш их тийм илэрхийлэмжтэй харагдаад байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд төсөөлөөшгүй хүний ингээд бодсод их ёстой гэхээр
тийм шахахгүй. Одоо жишээ нь ингээд ийм далвчтай чагшиг хүнд боломжгүй зүйлийг ингээд гаргаж ирсэн ингээд зүйлүүдийг ингээд хамттан ингээд сонгодгоор классгаар ингээд илүү нэмж фантазлж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Хөгжимдөр ч хүртэл одоо Дебюсигийн бас Сиргенс гэдэг зохиол дээр бас тэр хайр дурлалын тэр усан доорх тэр одоо тэр хайр дурлал тэр нэг домгоос үүсдэг байхгүй. Тэгээ тэр зохиолыг ингээд домгийг нь сонсоод тоглохоор шал өөр. Зүгээр нотыг ингээд мэдхгүйгээр яг ингээд тоглохоор ямар ч амьгүй ч юм шиг. Тийм. Тэгэхээр илүү фантазлаг юм зүйл их гардыг байна да гэд би бодож ирсэн. Тийм дээ. Мэдээж чи нөгөө зураачдын одоо бүтээлүүдний гол онцлог нь яг тийм байгаа дээ тий. Нөгөө бүтээлүүдийн өөрийнх нь тэр уран сайхны өвөгдөл, уран сайхны хэлбэр дүрсэнд ингэж оруулах. Тэгээд өөрийнх нь нөгөө онгодоор бүтээх хэдэг гэдэг бүтээлчдийн юунууд их байгаа учраас сэтгэмжүүд их уран зурагт орж ирдэг учраас тэрвэрээ ялгарч орж ирж байна тий. Домог бол тэгэл ам дамжингийн ярьдаг штэ. Тэгэхээр магадгүй нэмээд явчих гэсэн магадгүй бах тий. Бас байна. Одоо энэ Сандра Боттичелли одоо энэ сайхан Венераг мэдлсэн гэдэг энэхүү зургийн гол дүрэн бүсгүүдээ одоо хайр сэтгэлтэй насан турштай хайр сэтгэлтэй байсан гэж үздэг. Тэгэхээр яагаад ингээд энэ бүтээл бас их мөнхөрсөн гэхээр би ингэж боддог. Өөрийнхөө хувийн тайлбараас бол ингэж боддгийн энэ бүтээлийг хараад хамгийн уянгалаг тэр эмэгтэй хүний гоо сайхны энэ бүтээлсийг хараад ахаа энэ зураач энэ бүтээл бүсгүйд насан турштай хайртайсан. Гэхдээ харамсалтай нь энэ бүсгүй бол довшигны өвчнөр бол маш залуу нас орсон. Одоо энэ зургийг яг зурчих үед нь хаалт төгссөн. Тэгээд зураач маань өөр ингээд Венера мэндэлсэн байдлаар ингэж оруулсан насан турштай энэ эмэгтэй гоо үзэсгэлэн дахин мэндэрч энэ хорвоод одоо биеийн хувьд үгүй болсон сэтгэлийн хувьд одоо Венера шиг насан туршдаа ингээд байнга дэлхийн ертөнцийн мэдлэх юм а гэсэн тэр сэтгэмжээ бас энэ Боттичелли зураач минь оруулсан багч. Нэг өстө өөрийнхөө дотор хайртай бүсгүйгээ одоо краша гэх одоо яг хайрцагтай холбоотой байгаа зүйл өөрөө л сэтгэлтэй байсан байна л да тий. Тэгэхээр миний тэр одоо сэтгэлтэй бүсгүй маань одоо Венера байгаасаа гэсэн ч юм уу нэгдүгээр захиалга байсан бай, хоёрдугаар тэгвэл тэр сэтгэлтэй бүсгүйгээ Венера болгосон байж тээ тий. Өөрийнхөө бүтээлдээ тэгж мөнгөлсөн байна. Тийм тэгээд яг нөгөө зурчих үед бүсгүй насарсан учраас мөнгөлүүлээд тэгэл би сэтгэлийн хувьд дэлхийн өрсөн тэр энэ бүсгүй бол дахин мэдлэх юм а гэдэг тийм маш гоё романтик тийм уянгийн халилыг оруулж өгсөн энэ бүтээлийг одоо дэлхийд одоо хүртэл алтартай тэр эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан бүтээл болгосон болов уу гэж боддог. Тэгээ ер нь аливаа уран бүтээл бас яг энэ хайр сэтгэлээс одоо уялдаатайгаар гоё сайхан бүтээлүүд бас гарах юм л да тий. Тэгэл одоо Монгол дууны уран бүтээлүүд төр ч гэсэнтэй байж байгаа шүү дээ тий. Тэгвэл таалагдсан л байгаа байхгүй энэ бүсгүй яасан сайхан бүсгүй вэ гэл тэгээд харахануудын тгийсэн сар чимэн тэр хүн болохоор тийм гоё бүтээл үүссэн байна гэдэг тэр эмэгтэй мэдээчгүй явж байгаа тий. Тэр бүсгүй хараад яасан сайхан бүсгүй вэ гэл тэгэнгүүтээ шууд нэг тийм бүсгүй чи нэг шүлэг бичээд гэдэг юм тэгэл одоо хинтийн англи цэгэр мандлын бүсгүй гэж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт цэнхрийн голын харганд дуу маний хөөгөл үгээр илэрхийлсэн тий. Тэгэхээр одоо тийм одоо сайхан уран бүтээлч тэр хүн одоо тэгж онгодын одоо тэгж хөглж өгсөн байгаад нь бас баярлалтай шүү дээ. Одоо тэгэхээр одоо тийм одоо онгод юу асар одоо тэгж хөглөгдөж сайхан бүтээлүүд бас төрж байгаасаа гэж бодоод байна. Тийм шүү дээ. Тэр нөгөө ингээд байна л та нөгөө одоо тэгээ уран зураг дээр аваад үзвэл зурдаг хүн, зураач хүн, уран бүтээлч хүн гэдэг чинь гурван тустай байгаа байхгүй. Зураач хүн, зурдаг хүн бол яг айл юмыг хараад ингээд зурчих чинь. Зураач хүн бол одоо энэ мод ялаа гэхэд энэ мод дээр цастай те ингээд цаадах замтай зурчих. Уран бүтээлч хүн бол ингэж харахгүй. Яг тэр нөгөө онгодоороо одоо хөглүүлээд энэ модны энэ өөрөө амьтай, үндэс ургуултай энэ дотор түүх байгаа гэдэг уран бүтээлч хүн болж хараад тэрийг дамжуулаад гаргацдаг. Тэгэхээр нөгөө энэ бүтээлүүдийг юу мөнх болгох чинь гэхэд энэ бүтээлчийн өөрийн оюун санаа буюу мэдрэмж, мэдлэг хоёр огтлцох юм бол энэ өөрөө онгод ганц мэдрэмжтэй тэр бол бүтээл болтго юм байна. Мэдлэггүй дан мэдлэгтэй байлаа. Яг мэдлэг хоёроо огтлцуулж тэндээс чи нөгөө огтлолцол гарч ирж штэ тий. Одоо ингээд дуун дээр хүртэл яг тэгж штэ ингээд мэдрэмж нь байгаа тэрийг мэдлэгнэрээ тэр онгодоо маш гоё үлдээж авч гаргаж байгаа байхгүй. Тэр онгод гэдэг юм чинь зүгээр ингээд тэнгэрээс шууд буугаад ирдэг юм бишээ л гэдэг юм
Яг зөв. Манай дэгийн маань багш зооны малаа дуурийн дорч насан багш хэлдэг те. Маш сайн нөгөө дуучнаас гадна хүн байх хэрэгтэй гэдэг те. Энэ бол одоо нөгөө нэг уран бүтээлч хүн бол эмпати буюу одоо бусдыг ойлгох чадвар, хүндлэх чадвар бол хамгийн сайн хөгжсөн байх хэрэгтэй шаардлагатай хүмүүс иждэг. Тэгэхээр чинь энэ хүмүүнлэг, энэ зам чанар, бусдыг ойлгох, хүндлэх, хайрлах, ухаарах тэр бүхнийг уран бүтээлч өөртөө зохицуулж ижил хүнийг ойлгоно. Хийсэж хүн болгоныг дээрлэхэж доромжилж те зөвхөн минийх биел чухал гэдэг үгсээс хадгалж юм үзэж уран бүтээлч хүн ямар ч юм цэнгүүл болчихж байна те. Тэгжиж л одоо тэр хөгжмийн зохиолч тэр эмэгтэй хүний гол сайхныг үүгээрээ л олж авч гаргасан. Хөгжмийн зохиолчид бол янз бүр байгаа даа. Аашны хувьд их тийм яг тэр юунаасаа одоо их аархуу өнгөрөө хүн байхад их тэгээд боддог, тунгаадаг одоо тийм хүмж байх жишээтэй тийм зураачдын болохоор дийлэх юм гээд ажиглаад байгаа их тийм дотгошоо хүмүүс байдаг шээ. Их тийм бодлоо нэрдэг, одоо дүгнж цэгэндэг, нэг анализ хийдэг ч гэдэг юм ер нь тийм харагдтал та. Их үгээ зөөл удаан ярьдаг ч гэдэг юм зарим нэг харахад тэгэхээр энэ яг мэрэгжлийн онцлог байх шиг байна тийм. Аливаа юм дандаа яг ажиглаж яадаг. Ингээд энэ өнгө зохирол хоршил одоо энэ бүхнийг ажиглаж яадаг. Тэгээд тэр олуулаа нээж бужигч хийдэг ажил биш болохоор ер нь тэгээд ганцаараа байж тэгж хийдэг болохоор тэр нь бас их нөлөөлдөг гэж боддог. Тийм тэгэл байх. Шогаа байдаг. Зураач хүмүүсийн онцлог нь юу гэдэг шүү дээ. Одоо нэг хайр сэтгэлтэй болоод ч юм уу тийм болоод ирэхээр өнгө бүдгийн илүү их хайтахан болоод ирж байгаа гэж байна. Тэгээд нөлөөлж байгаа байхгүй. Одоо зураг нь ерөөсөө нэг л болж өгөхгүй өөртөө ч таалагдах болж ч юм уу тэгээ байж нэг сүү орж ирэл амьдрал нь илүү гоё аз жаргалтай болоод ирэхэд нөгөө болохгүй байсан зургууд нь болдог болоод өнгө нь илүү өнгө бүдгийн их гоё гарч ирэл энэ тэгж нөлөөлдөг гэх юм. Тийм яг тийм тохиолдлууд байна. Тэгж байгаа л одоо нэг ганцаар тал готрох юм бол одоо экспрессионист хар бараа өнгө гэдэг. Тэгэл ингээд нөгөө бүтээлийн сэтгэл хөдлөл нь өнгөөр тамирлал гараад ирдэг те. За дараагийн бүтээл рүү орсон. За дараагийн бүтээл бол 19-р 100-д бүтээгдсэн. За юу байгаа юм л да. Сержант гэдэг зураачийн одоо Мадам X гэх бүтээл байгаа. Хар цагаан төгөлдөр хуурын урд ингээд зогсож байгаа тийм эмхтэн гоо сайхныг үзүүлсэн бүтээл байна. За энэ сержантын одоо энэ Мадам X бүтээл бол одоо хэнийг энэ зураачийг бол бүр карьерийг бүр уналтанд оруулж энд дүрслэгдсэн бүсгүй амьдралаас бүр тэр жигт нь одоо язгуурт үдэ амьдралаас бол нэг хэсэг хугацаанд бол харчигдсан юм харамсалтай түүхтэй хар цагаан юм дүрслэлтэй ингээд нийс хэлбэрээр ингээд зогссон мэт тэгж харагддаг. Тэгэхээр энэ дээр ингээд яагаад ингэ гэдэг нь их сонирхолтой. За эхлээд энэ бүсгийн дүрд бол Виржини Готре гэдэг Америк гаралтай Франц язгуурт бүсгүй дүрийг гаргасан. За тэгээ Виржини Готре одоогоор бол одоо хэрвээ Виржини Готре амьд байсан бол одоогоор бол хэдэн мянган хүнийг одоо дагуулсан инфлюенсер байх юм. За би боддог. Яагаад гэвэл Виржини Готре бол бие бол маш гоё авч явдаг. Бусдаас өвгөн цуцалдаг. Одоо этикрол гэдэг нь шүү дээ. Нөгөө нэг дахан дураадаг. За одоо нэг Виржини Готре юу өмссөн байна? Яаж нүрэж стил тэр бүх юм тэр уур амьсгал нь одоо тухайн тэр Францын нийгмийн трендийг одоо бий болгодог тийм бүс байсан. Тэгээ өөрөө юг арсыг болохоор ингээд лаванда цэцгийн тийм гэр ингэж арсаа ингэж одоо боддог. Цав цав арсаа. Ингээд зөвхөн уяатай мэт харагддаг. Маш өрөмөц хутдаг. Тухайд Франц одоо тийм мэтчүүдийн трендийг бий болгодог байсан. За тэгээд маш олон зураачид энэ зургийг зурээ одоо энэ бүсгийн хөрөнгө зураг гэж санал тавьсан боловч одоо Виржини Готре зөвшөөрдөг байсан байна. Тэгээд энэ сержант гэдэг зураач санал тавихад бол зөвшөөрсөн. Тэгээд зураач маань одоо ингээд яг ингээд одоо тий өвчин даашинцтай за Виржини Готрeg ингээд одоо ийм эс хэлбэрт оруулаад биеийг нь одоо тий эс хэлбэрт оруулаад за тэгээд одоо нүрийг болоход одоо хажуу тийш баг зэрэг ингээд нүрийг нь эргүүлсэн байдалтай. За тэгээ данх одоо энэ бүсгийн одоо баруун мөрнийх нь даашинцных нь одоо нөгөө энэ мөрөвчин ингээд доошоо унтсан байдалтай зурсан байна. Тэр нь олон нийтэд ч ерөөсө таалагдахгүй.
Тэгээд энэ бүсгүүдэд удахгүй хуцаа ингээд олны өмнө тайлгаж байгаа юм шиг тэг хитрхи лаа шиг цав цагаан арьстай одоо тийм ингээд нэг бодлоо одоо тийм хитрхи цавхаа зайдан байдлаар ингэж дүрсэлсэн байна гэж үзээд энэ бүтээлэг бол маш их шүүмжилж Virginia контракт маш их шүүмжилж зураачийг шүүмжилж ингэж ийм байдал оруулж ийм Энэ нөгөө даашинцныхын материал хар хилэн байгаад байгаа байхгүй юу? Хилэн үг чинь өөрөө тийм классик байдлыг одоо хэрэгэлдэг одоо хилдэг шүү дээ. Тэгээд мөрөн бас нэг тийм шал өөр материал биш нөгөө төмөрч юм уу арай өөр юмар хийсэн байна. Тэгэхээр энэ тухайн үед бас яг ийм загвар гарна гэдэг чинь бас сонирхолтой содон байгаад байна. Тэгээд нөгөө Virginia Gatrick нийгэм даяар шүүмжилж хэлэхэд Virginia Gatrick-ийн ээж нь зураач дээр одоо уйлж миний охиныг болоод ингээд нийгмээр үзээд чи одоо тий нэр хүндгүй болголоо одоо ингээд мөрийг нь засварлаж зурж өгөөч гэж зураачаас маш их гуйсны үр дүнд ингээд хоёр мөрн одоо тий ингээд яг мөрөн дээр ингээд тохиолтой байдлаар ингээд зураач засварлаж оруулж ирсэн ба. Гэхдээ зургийн ингээд таад энэ дараа фокуслаад сайн харах юм бол яг ингээд ингэж өмжүүлсэн мөрний хэмхэлтэр төрс ингээд харагддаг. Засвар орсон ингээд харагддаг. За тэгэхээр ингээд зураач бол нэг бүтээлтэй одоо хамгийн голоос чингүүдийн нэг толгой дээр нь Диана гэдэг одоо 9-ний грекийн ромын домогт гордог ангийн тэнгэр амтны одоо ариндаг тэр ангийн тэнгэр Дианагийн титмик ингэж оруулж өгсөн байгаа. Алмаз юм шигтгээтэй титмик ингэж оруулж өгсөн нь энэ Диана ч өөрөө одоо домогт гарахтаа одоо грект бол Артемис гэж гарна. Тэгэхээр энэ нөгөө нэг бие даасан хизээч амьдралдаа ямар нэгэн эрэгтэй хүний одоо хараат байж үзээгүй тогшин бие даасан тийм одоо бурхны дүр юм аа. Тэгэхээр ингэ Дианагийн титмик ингэж зүйлсэн байгаа нь Франц одоо тий Францын эрэгтэйчүүдийг тэргүүлэгч буюу зүрхийг эзэмдэгч булаан одоо дээрмдэгч гэсэн утгаар ингэж Дианагийн титмик оруулж ирээд за тэг үзэгчд рүү биш ингээд толгоогоо ингээд тий хажуу тийш харсан байдалтай байгаа нь би бол их хүмсэг бардам одоо тэ хинт ч дийлдэшгүй одоо тэ язгууртын эмхтэй юм гэдгийг харуулсан байдлаар толгойг нь хажуу тийш ингэж харуулсан байдлаар ингэж оруулж ирсэн байна. Тэгээ энэ нь ингээд тухайн үедээ бол одоо хүмүүс таалагддаг учраас маш их шүүмжлэлт өртсөн бол одоо өнөөдөр бол яг аргагүй энэ бүсгийг хараад бид нар тэр хэмсэг байдлын гоо төснөтэй байдлын ингээд одоо үн цэнийг нь харж хэлж байна. Тийм. Одоо ингээд яг энэ хүний бүтээл хэлсэн тийм таалагдахгүй байна. Одоо нийгмээр одоо шүүмжилдэг ч юм уу тийм. Тэгээ энэс болж яг тэр тухайн уран бүтээлчийн яг юу илэрхийлэх гээдсэн одоо тэр бүх одоо бодол санаа бүхэнд нөлөөлөд яг энэ бол яг миний хүссэн бүтээл биш болох хэмжээнд өргөжж шүү дээ тийм. Гэхдээ нөгөө Сержонт бол яг аргагүй уг нь бол нөгөө Virginia Gatrick-ийг хүрэх гэж анх нэрсэн байсан боловч нөгөө шүүмжлэлтнээс болоод Madame X гэж нэрлсэн байгаа байхгүй юу. Гэхдээ Сержонт бол энэ бүтээлээ өөрөө ингээд хадгалж аваад өөрийнхөө одоо амьдралын дуртатгал дээрээ энэ бол миний хамгийн одоо тий сайн бүтээл болсон юм аа шүү дээ. Гэтэл бас энэ дээр чинь ингээд нийгэм цаг үе гадуурч ирсэн учраас ахын зүйлийг нэмэрсэн. Одоо онгоц гэсэнтэй шүү дээ. Учиртайгаар 3 толгойд өөрчлөлт болов. Нэгнэлттэй шүү дээ. Нэгнэлтээр зөвхөн одоо бүгд гол дүрүүд өгдөг. Одоо тийм байхад тухайн үедээ таалагдахгүй байна. Төгсгөл нь таалагдахгүй байна. Ингэж төгсгмөөргүй байна юм уу те. Сайхан ингээд одоо ялаад одоо инг тайван ам сайхан болоод сайхан найрлаад төгсгөл нь ингэж дуусгах гэдэг юм уу. Тэгэл одоо тэг тохируулаад тэгж дуусгахаас аргагүй болдог ч юм уу те. Тэгээд нөгөө ерөн жоохон ихэс дээд одоо ямбтангуудад одоо бүтээлээ тааруулж таалагдуулж хийгээд эхлэхээр сүүлдээ зүгээр нэг одоо дуурч биш одоо ерөн одоо дэлхийн одоо сонгодог одоо урлагч гэсэнтэй зүгээр нэг дуур биш дуулалт жүжиг болж хувирдаг. Яг зарим нь өндөр одоо сонгодог урлагийн талаар ойлголттой боловсролтойч байдаг боловсролгүй ч байж байдаг. Тэгэхээр боловсролгүй нь ойлгодог юм шиг мэддэг юм шиг царайлж нөгөө тэр театрт орж суудаг. Одоо манай ч гэсэн тийм шиг зөндөө биш. Ер нь одоо энэ том дарга нар ер нь сонгодог урлаг ойлгодог дөрвийн театр руу драмын театр руу шагаад нэг цөөхөн тэгсэн мэтлээ мэдэхгүй юм а мэдэх гээд байдаг. Одоо мэдлэгтэй юм шиг байх гээд байдаг. Тийм юм харагдаад байдаг. Дүр үзүүлэх гэх юм уу да тийм. Байна. Одоо нөгөө сонгодог
урлаг гэхээр яг одоо нэг 17 дугаар зууны үед чинь классицизмын үед л сонгодог бүтээлийг үзэж харж ойлгож байгаа өөрсдөө нийгмийн гаргалсан илэрхийлдэг байсан бол одоо бол тийм биш болчиход байна шүү дээ. Бидний ч очиод чи театрт орж болохгүй чи ийм гаралтай гэдээ оруулахгүй тийм цаггүй биш. Тэгэхээр нөгөө сонгодог гэдэг үгээр бас ингээд хүмүүс би ямар сонгодог бүтээлийг ойлгох юм биш. Би ямар мэдх юм биш гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл өөр нэгэн ертөнц одоо энд байгаад байна гэдгийг тэрийг харсан хүн бол тагч заавал үздэг тийм. Тэр миний энэ ертөнцөөс өөр нэгэн гайхамшигтай үлгэрийн энэ чидийн ертөнцөнд байдгийн байна гэдгийг харж юм бол заавал очиж үзээд байгаа. Одоо энэ социалист реализм үед одоо энэ нэрэн хэрэглээд бол яг тийм. Одоо манай Монголын анхны найруулагч Төмрийн нацад орж байх чинь тухайн цаг үе дээр чинь яаж нөгөө киноны зураг авалтын талбайд нааж байгаа цаацлжсэн тийм тухай. Тэгэл нөгөө зохиолоо батлуулахын тулд чинь заавал одоо тэгээ дөрүүтэй хасуулдаг алт үеийн олон одоо өрн бүтээл хэлжсэн тий. Одоо батлуулахын тулд тэмж таалагдахгүй, нэмж таалагдахгүй ингээд нөгөө өөрөө урлагийн биш хүн байж яг ингээд дөрүүдийн үйл явдал өөрчлөлт хийжтэй хасаа хийжтэй. Тэгэхээр яг илэрхийлэх санаагаа илэрхийлж чадаагүй бүтээлүүд асар олон зохиолоо бичсэн яг кино зохиолоо бичсэн байлаа гэхэд тэн дээр нь за би наад киноны чи одоо мөнгөний одоо мөнгөнийхэн тэдэн хувийг гаргая. Нэг дүр нэмчих би одоо нэг одоо уулздаг бүсгүйгээ тоглуулмаар юм ч гэдэг юм уу. Тэр зүгээр ийм байдлаар их мэдэл. Тэгэхээр чин тэр зохиолч хүн яах юм 5 зас аваад бас киногоо хийхийн тулд дахиад нэг шаардлагагүй нэг дүр нэмгч гэдэг юм уу. Одоо ийм зүйлүүд бас ингэ гарч ирэх нөлөөлөд идэг л та тийм. Тийм цаг үеэл өөрчлөлт нэгдэгт бол чин сэтгэлээс итгэдэг өөрчлөгдөнө. Нэг гоё одоо зүйл нэг манай нэг найз ярьсан. Тэр нь дунд говийн залуу л та. Тэгээд фото зураг авдаг байхгүй. Жирэмсний зураг авна. Тэгээд нөгөө ер нь голцоо эмэгтэй хүний зураг авдаг. Одоо бас яг урлах тал руу нь харуулж. Эмэгтэй хүний одоо тэр эрхэмсэг байдлыг харуулах талаас нь тэгж тийм фото зураг авдаг залуу байхгүй. Тэгээд энэ өгшөө чи нэг Дөрийн театр дээр нэг симфони найруулагч миний сонгодог тоглолт үзээд гэж. Тэгээ ирээд үзээд сууж яснаа. За ямар санагдав гэж. Бөгшин чи ерөн дунд говьоос орж ирээд нэг удаагүй л байгаа л та. Тэгээд Улаанбаатар хотод ирээд нэг ч удаагүй байжээж Дөрийн театрт ороо суудсан сонгодог тоглолт үзээд сууж байгаагаа ингээд бодоход аятайхан жамдраад байгаа шиг санагдаа явчихсан шүү гэдэг хэлжсэн. Тэр их гоё санагдсан. Тэгэхээр тэр хүн тийм гоё мэдрэмж бас авч үзсэн бо. Тэгэхээр аль болохос театрт орж тэр сонгодог урлаг тэр бүтээлүүдийг би ойлгох юм биш гэдэг. Тэгээд яваад яваалаа. Тэгэхээр тэндээс нэг юм танд мэдрэмж төрнө. Тэгэл тэр нэг гоё гайхалтай мэдрэмжийг аваад сүүлдээ яванда тэр мэдрэмжийг дахиж авмаар санагддаг. Тэндээс тайтахаар тайвшруулж зөндөө олон сайхан гоё мэдрэмжүүдийг авах учраас аль болохос театрт зөрөөд ганц ч удаа болтгой ороод үзээрэй. Хэрвээ үзээгүй бол хэрэг бүгдээр уриалж байна. Та хүн урлагийн бүтээлтэй ойрхон байж түмэл бүхэн сэтгэлийн амрамыг олж аваасаа гэж бүгдээр уриалцгаа юм ээ. Тэгээд Тунгай багшийн яриаг сонсохоор л уран зурагт уралмаар байх юм аа. Гоё ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбарладаг шүү. Галерей үзмээр санагдтал ярих юм аа гэж. Тэгээд энэ 7 хоног бүх одоо галерей, уран зураг тий бүх музейнууд бол үнгүү нээлттэй байгаа шүү. Та бүхэн очиж үзээрэй, сонирхоорой гэж бас хэлмээр байна. Тэгэхээр чи нөгөө галерей ороход ч хүний баруун зүүн тарих бол зэрэг ажилдаг өөрөө ирэхгүй тофовын буюу ажиглалын даавар ялгарч кортизол буюу стрессийн даавар бүрдэг байгаа шүү нааха. Тий, тэглэг авах нэг юм хошоо үг байдэн шүү дээ. Зодон зураг хоёрыг уран зураг хоёрыг холоос хараа. Бас нэг тэгэхгүй нөгөө тэр нь одоо бас юу гэж байгаа вэ гэхээр холоос мэдээж гоё харагдана. Одоо тодорхой яг тэр байх харах хэрэгтэй зайнаас нь тий. Тэгээ ойртохоор нөгөө амьсгалаас гэдэг хурж үзэх гээд байдаг гэж тэгээс тэгсэн. Тэгэхээр одоо ингэ яаж юм? Цаг маань юу болж байна? Дахиад зураг явах бол юу вэ? Одоо нэг 3 минутанд зураг явахлаа. Тэгэхээр сайн нөгөө Сержонтийн Madame X дээр ирсэн бол бас л тухайн цаг үедээ ад үзэгдсэн нэгэн бүтээлийн талаар хэлж өгье. Бүгдээ ярилццгаая. За энэ бол 19-р зууны Францын зураач Эдвард Маньегийн Олимпиа гэдэг бүтээл байгаа. За яг ингээд нөгөө нүцгэн баран дээр хөвтөн үзэгчд рүү одоо ингээд тас ширтэж байгаа нэг тийм хөрөг орж ирж байна. За тэгээ сайн нөгөө Madame X дээр бол ингээд би бол ихэрхэмсэг, язгууртан, ирчүүдийн зүрхийг булаагч гэдэг талаар ингээд гарцыг юм тэр нүрийг нь хажуу тийш харуулсан бол энэ бүсгүй яг өөдөөс бидний их цэгээд ширтэж байгаа. Тэгээд
орон дээр ингээд тий нүцгэн хөвтчихсэн зөчөд рүү ингээд ширтэж байгаа байдлаар харагдаж байна. Тэгэхээр тухайн цаг үед бол Олимпиа гэдэг энэ зураг дээр яаж байгаа байхгүй нөгөө Олимпиа гэдэг нь одоо тухайн үед бие бусдад худалдаг эмэгтэйчүүдийг нэрлэдэг байсан байгаа. За тийм учраас энэ бүтээл дээр одоо нөгөө маш их шүүмжлэлт өртгөөс гадна бүр ингээд анх намрын ингээд салам гэдэг үзэсгэлэн энэ бүтээлийг тавихад бүр таацсан дээр үлэхгүй сур арахгүй байдалд орж исэн байгаа байхгүй. Яг тэгвэл энэ бүтээлийг харсан хүмүүс бол бүр ингээд таягаараа цохих, гимтээх, урах, тасдах гэдэг юм гэсэн байна. Яг тэгэхээр өөрсдийг нь доромжлоо гэж үзэж байсан. За үнэхээр бол энэ маны зурагч бол маш шийдэнгийн байдлаар үзүүлжтэй. Энэ үуч нөгөө эмэгтэйчүүдийг дандаа л Венера шиг тий алтан шаргал устэй, цав цагаан ариста тий гоо үзэсгэлэн хамгийн дээд өргөл байдлаар гэдэг шиг тий. Тэгжсэн бол энд яг ингээд нөгөө бусдад бие хөдөлдөг тийм өсгөн дүрийг яг ингээд үзэгчд рүү тас ширцсэн байдлаар чи та ч гэсэн нууцтай. Тэгээд тар тэр нууцаа надаас олж харах болно гэдэг. Тухайн Франц эрэгтэйчүүдийн нууцыг ингээд тас өөдөөс ширтэж байгаа байдлаар харуулхад нөгөө нэг нууцын миний нууцыг мэдчих үедээ гэсэн ирчүүчтэй. Уурлаа таяа цохиод тэгээд мэдчихсэн. Тийм хар муур их сонирхолтой санагдаад байна. Маш гоё харсан биш. Юу гэ? Хар муур. Тий орон дээр нь тэгэхээр ер нь ингээд нөгөө уран зурагч үнж байдлыг илэрхийл болгож нохог дүрсэлдэг үл энэ хар муурыг дүрсэлсэн байна те. Хар муурч яг нөгөө нэг одоо нууцлаг тэгснээр нээл яг нөгөө өөр утгыг илэрхийлж байгаа хгүй. Энэ эмхтэн одоо тий тэр нууц дотоод оршгүй за тэгээд ингээд хэдий би ийм амьдралтай гिचгсэндээ гэдэг нь одоо муураар илэрч гараад тэгсэн ч гэсэндээ биднэрт одоо юу оршиж байгаа маа яг л ийм одоо энэ бүсгийн өөрхийн зал ом ихийг тэр муураар дамжуулаад гаргаж байгаа юм л да. За тэгэл одоо нөгөө нэг энэ хажуу талд нь өөрчлөгч одоо тий эмхтэй ингээд цэцэг энэ юунд олимпиад өгч байна. За тэгэхээр олимпиад бол түүнд бол нэг одоо тийм юу яасан гайхширсан шинж байх. Өгсөн шинж үү те. Цэцэг байсан биш. Яна би зүгээр орон уршлын таавыг нөмрүүлэх гэж хараад. Нөмрүүлэх гэж ингээд. Энэ нь бол яг нөгөө дараагийн үйлчлэгчээ хүлээж авч байгаа. Энэ бол нөгөө өдөр тутамд байдаг л юм гэсэн утгаар нь хүлээж авсан байна. За яг нөгөө сэдвийн үед юм байгаа боловч энэ болохоор нөгөө бас нөгөө бодит эмхтэй Виржиниа гэдэг одоо ихний миний зурагчин гол одоо модель бүсгийн дүрийг модель одоо энэ гол бүсгийн. Тэгэхээр энэ дээр нөгөө нууц дээрэс нь эмхтэн хүн гэдэг заавал одоо нийгмийн сэхэтэн язгууртан гаруул өгсөж байхалгүй хин дээр ямар тий ажил төрөл мэргэжил хийдгэнч ерөөсөө тийм хамаагүй эмхтэн хүн бол ингээд нууцлаг тэгсэн ирнэ таа ч гэсэн тэр нууцад нь өөрөө багтчих тийм а гэдгийг л одоо зураач харуулахыг гол зорьсон байна гэж үздэг. Манай ах бас өөрөө нөгөө зураг их дуртай. Тэгээд тийм зургийн багш тийм юм байсан хөөхгүй. Тэгээд гэрт нь очихоор яг нэг юм одоо сонгодог зургнууд их байдаг. Тэгээд ер нь болцоол ер нь тийм шалтгаан тийм зургнууд их байдаг. Тэгээд гэрт ч их багтаа их ичдэг байсан шүү дээ. Ингээ харж нүрээ зур олдохгүй. Тэгээд жоохон том болоо сүүл тэр зургнаас айдаг болоод зарим зургийг харахаар яг ингээд шууд одоо Морокконы зарим нэг хөгжмийг сонсохоор нэг тийм айц төрдөг яг тэр шиг тийм айц төрүүлмээр нэг тийм сэтгэл сонирн болгочтой тийм зургууд бас байдаг л дээ. Зураг гэдэг бол бүгд өөр өөр юм гэсэн одоо нэг тийм хэл гэсэн одоо мессежтэй ч гэдэг юм. Тэгээд тэр хүний яаж мэдэрж байгаагаас л болж байгаа шиг байна. Үгээр хэлвэл яг нэг сэтгэлийн тавь шиг тий. Яг зөв. За тэгээд сонгодог тусгал цагийг хүлээн авсан, хамт төтсөн, найруулсан, арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд сонсож байгаа үзэгч нартаа энэ өдрийн томоос том амжилтыг хүсье, яд жаргалыг хүсье, тайвшрал, сэтгэлийн ухамлыг хүсье. За тэгээ 16 үнэхээр хүрсэнгүй тий. За дараагийн нь тий дараагийнх нь. За тэгээд мөрөл болгоод бүгдээрээ сонсцсон. Аха. Монголын хүчтэй маш их баярлалаа. Дараагийн сонгодог тусгалаар иргэн уулзцгаая. За тэгээд өргөжлүүлээд хөгжөө тоглох байгаа. За дараагийн маш гоё юм яа. Йой. Уй. Хөгжөө хэлбэрч та нэг. Одоо шууд ингэ тоглох юм та.
Мэдээгүй шүү. Авсан гэсэн симфони хараад байна. Юм солидрын ажилтан тамир. Good morning Mongolia. Number 1. Өдөөний шоуны. Би сонсогч гайхагчаар нэмэгдэж орж ирлээ. Би гайхна. Чихэн дээр чинь тоглоё. Тэр гэдэг хөгжим нь сонгогддог хөгжим, мөнгөн хөгжим байна. Тэгээ модон үлээвэр гэж явдаг. Модон үл анх бол энэ хөгжим маань модон хөгжим байсан учраас тэгээд одоо ингээ харахад метал байгаа ч гэсэн модон үлээвэр хөгжим нь тоон. нэр мөнгө юм. Хөөс. Мөнгөөр ингээ шууд Кларнет, габой, фагот гэдэг одоо ингэ модон үлээвэр явдаг. Сонгодог лимб гэх юм уу? 925 тоо сорт үт юм шиг. Билет гэдгээрээ явсан зүгээр багш үү. Тэр нэршил надад таалагдсан юм. Сонгодог лимб ч гэдэг юм уу? Эсвэл хөндлөн биш хурц гэж яг шиг тэгээд тэр бүх нэршил нь өгсөн байх надад бууж өгдөггүй. Тэгээд билет гэдэг нэршилээрээ тавьчихсан. Зүрхний лимб ч юм бүсгүй. Тэгээд өнөөдөр бас нөгөө сонгодог бас цаг дээрээ бид нар бас эмгтээчүүд юм аа. Эмгтээчүүдийн одоо гоё уран зургийг толиулсан учраас эмгтээчүүд бол бусдыг хайрладаг, бусдад хайр түгээдэг, бусдыг зүрхийг татдаг тийм. Учраас тийм хайрын гоё юм альбом тоглохыг хүссэн. Нараас ч гоё аян тавих уу? Тавин тий. Ай байгаа мó. Хариултайгаа ингэж ирэн. Орхноос Сонсогч янз бүр. ингээд сонсоод гоё илээс. Тийм үү? За үзье. За ингээд Mama Bakery гэсэн кофе шопоос тавханд Good morning Mongolia өглөөний number 1 шоу маань хүрч байгаа. Ажи баясаар кофе гэдэг үуч. Гоё явахгүй шүү. Энийг бэкери явуулаад өгөөч. Эклэр явуулаарай. Десерт юу байгаа вэ? Десерт нэ штэ. Та чи яриад десерт үйлс идэж хэмжиг байгаа мó. Өөр гоё юм байгаа штэ. Наад чинь кофе байгаа лээ. Ямар гоё. Нара. За өнөөдөр за юу ч ирж магадгүй шүү дээ тий. Амсгахаараа энэ гоё нөгөө өнгийг гаргана гэдэг чинь бас чадвар. Тэгээд дууч мууч амсгахаараа тэр гоё хоолой гаргана. Би вэ штэ. Тунгагийн рилийг үзээд одоо чиний бичлэгүүдийг үзэн штэ. Энэ тунгаа нөх гоё уруултаа гэсэн чинь чи угаасаа уруулаад цоргуулгах дасгалыг байга хийдэм штэ. Үгүй дээ. Цайнасээ дагаад. Сайн яг хажуунаас нь хараа ойлголоо. Юм хүлээд сурдаг юм уу? Ер нь бол хүн болгон хөгжим тоглох ёстой гэж боддог. Тэгээ хөгжмөмийг ингээд сүргөөр хардаг хүн бол зайшгүй хөгжим тоглож бүр сураарай гэж хэлмээр байна. Гой сэтгэл зөөлрдөг тийм өөр зөөлрдөг тийм. Яг зөв. Ядаж нөгөө манай дээр маань хэлдэг байхгүй юу? Хүн уйлж яана гэдэг чинь энэ хүн мэдрэмжтэй энэ нөгөө сайхан сэтгэл байна гэсэн. Тэгэхээр ямарваа нэг эмэгтэй хүнээс нулимс гарахгүй байна гэдэг маань та ер нь эмэгтэй хүн биш байна л гэсэн үг байхгүй юу? Эмэгтэй хүн чинь тэр уян зөөлөн, тэр харцсан нүртэл тэр хайрын харцсан ингэж хөглөгдөж байдаг тийм. Мэдээж уурлаа штэ. Эмэгтэй баярлахтаа баярлна, хайрлахтаа тултал хайрлна, уурлууд шолмсоо тий. Тэгээ үүнтэй адилхан бид нар бас нөгөө үргэлж нөгөө инээмсэглэл байх хэвээр дандаа нэг юм харцсан хүртэл нэг тийм жаргалтай харцтай байгаасаа гэж үздэг. Үүнтэй ч тэрөө бид нар дуу хөгжим ямарваа нэгэн аваа их шиг байхгүй бол энэ амьдрал энэ зүйл бол ямар ч утгагүй штэ тий. Айгуу гоё ингээл байгаль хараал нэг сайхан дуу явхал хөглөгдөөл заримдаа уйлдмаарч юм шиг те. Чи энийг тоглох гэж байгаа юм уу? Вау! Яа би нэрийг уншсан. Яа за гоё болох нэ. За сасаа бэлэн башууд яваараа би тэгэл хөгжим байгаад тоглож шээ. Гэтэ ингэдэгтэй хөгжим. За бэлэн болсон байна.
Зүрхний лимчи юм байна. Яа, бүр нэрээ. Арсыг гадар доторгүй ар залгаж шít Мама Бекри кофе шопор үйлчлүүлж банаас гээд мэдлээд ишүүлээд бас давхад агуулчлаа. Тийм давтаад байна. Бас үдээр өгч юм байна. Чип нэг юмацаараа ингээд ханг үлээвэд ингээд сайн тоохгүй. Бас Кикс гэдэг. Одоо дуучдод битэх үү? Ингээд дэш нэг өнгө алдаал нэг сонирн болт нь шүү дээ тий. Харваад. өнгө ингээд шат өөр дэш нэг явчихсан тий. Тийм учраас нөгөө яг хөдөлгөөн татгаад биднээс тасгүй байлаа. Тэр амар гоё нэг зүтгэж байгаа юм шиг тий. Хитрхэд бас яг болохгүй. Чи өөрөө бас амьсгалынхаа хэм юм бүх юм ингээд айгүй жигд авч явах хэрэгтэй тийм шүү дээ. Тэгээд нөгөө бас надаа харна хаана гоё ингээд зөөлхөн болох хаана чангарах гэж хүмүүст ойлгомжтойгоор дүгнэж байгаа. Тэгвэл нөгөө пиано, форте, crescendo гэж андантаа явж шүү. За тийм дээр надад коммента гэж одоо жаа ингээд мэрчэн ингээд таа хэлбэд идэнгүүт хүмүүс ойлгохгүй ч жаа ингээд зөөлхөн яваа чангараа хаана амьсгаа авах уу дараагийн ноотон дээр би амьсгаа авах уу явчвал тасалчжуул нөгөө фраз гэдэг те өгүүлбэр нь ингээд төгсчтэй. Одоо чи мамо наашаа манайд хүрээд ир гэдэг бол мамо наашаа манайд хойлаа гэдэг чи нөгөө хүмүүс асуухгүйр яах вэ? Ямар цоолонтой юм бэ? Тийм байна. Тийм учраас нөгөө хүмүүс нөгөө хөгжим ингээд хүрхийн тулд дуулахын тулд тэр фраз нь амьсгаа өнгө бүх зүйл маш их хэрэгтэй. Санаатай байх хэрэгтэй. Хаана амьсгаа авах уу гэдэг чинь дураараа тэгж бас амьсгаа авахгүй. Амьсгаа авах эрхтэй газар гэж байгаа. Тийм байна тий. Тэр амьсгаа авах ёстой газар л авахгүй. Зөв газар амьсгаа авахгүй бол нэвтрүүлэг бас фраз болчих гээд идэв шүү дээ. Одоо төрийн дуулал дээр хөрөл ингээд яг нэг амьсгаа авч болохгүй. Нэг зарим ингээд дууч дуулсан. Хайртай Монгол орноо ман дуул яа гэж одоо хэд чин заа тийм дураараа байж болохгүй байхгүй. Тийм үү? Тэгээд төрийн дуулал. Тэгээ одоо гадныхан тэмцээн саксны тэмцээн өнөө тэмцээдээ төрийн дуулаа дуулдаг. Дэлхийн ямар ч жанрын дуучид одоо дуулж байдаг тийм. Монголчууд чинь өөр онцлогтой хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ тийм. Юу төрийн сүлбэд өршөө гэдэг тийм хүмүүс болохоор тэгэхээр төрийн сүлбэд дуулах гэдэг бас боломжтой хандах хэрэгтэй. Тэгээд жоохон асуудал гарлаад болж ард түмч шууд боргож дээрсэн. Яаж чигээр төрийн дуулаа яаж байгаа гэдэг. Америкийн шиг дуулууд алуулсан тийм. Тэгвэл алуулсан тийм. Чөлөөтэй сэтгэхэд гадныхын төрийн дуулаад ингээд дуулаа болоод байдаг. Манайд яхаараа болохгүй гэдэг. Болдог юм олдгүй юм гэж бас байгаа тийм. За гайхалтай. За ингээд фраз авах уу? Дараагийн бодлоо шилжээд би ч нэг мэрэгчлэн өгт болсон. Нэг өгтөө болсон шүү. За ингээд Good Morning Mongolia show Монгол Улсын нийтлэг Улаанбаатар хот нектарны өргөн чөлөө Мама Бэтригээс та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Бидэнтэй хамт байгаарай. Дараагийн болонлогоо шилжицгээе. Дараагийн багийнхан бүр барьцсан очилчихсан. Good morning. Очилсан. Босоод гэсэн үг шүү. Тэгсэн бас тулмаа. Йоо.
болно. Хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Номер 1 өглөөний радио шоу. Миний тэг хайчаад тийм муухай. Одоо гурлаа. Үгүй тэдэртэй авт аваарай. Хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Номер 1 өглөөний радио шоу. Өнөөдөр бид дэлхийн хамгийн чухал асуудлыг шийдэхгүй ч хамгийн сонирхолтой сэдвийг Миний бодлоор арай л өөр хэлцүүлэг эхэллээ. За. Өглөөний минь дөө. Өглөөний минь шүү дээ. Өглөөний минь монголчуудаа. За Тэр саяны тэр гоё нөгөө багийн тэр платингийн хараас ингэж дөргөө орох юм чанга юм аа. Гэтэ найруулагч одоо гоё дөргөө ороод байна. Дараа нь чинь. аха. За өглөөний минь за Good Morning Mongolia show маань дараагийн булгаараа үргэлжилж байна. Тэгээд дараагийн хэлчийн үйлчлэгчид болох одоо манай миний бие point юм байна. За өөрийнхөө өнөөдөр бол нөгөө өөрийнхөө номыг яг бодсон байна. Энэ дээр бол одоо өөрийнхөө нэг санаа бодлогос. Өнөөдрийн одоо бидний эхэлж байгаа болгонгийн нэр бол миний бодлоо. Миний бодлоо. Өнөөдрийн сэдэв бол Хүн хүнээ бүтээдэг. Тэрээс толгойд ерөөсөө юу гэлээ кофе билет дэги тунгаар гэдэг шал өөр юм болж ирдэг. За тэгээд өглөөний цаг бол үнэхээр гайхалтай байлаа тийм ээ. Сонгодог урлагаар сонгодог тэр ертөнцөөр ингээ өглөөг эхлүүлнэ тэгээд сая гоё байлаа. Сая тунгагийн маань сая тоглосон аялгуучсан үнэхээр гоё байлаа шүү дээ тийм. Тэгээд яг үнэтэй адилхан ер нь тэгээд бидний энэ амьдрал дээр хүн өөрийгөө ганцаараа бүтээдэггүй өөрийгөө бүтээчдэггүй юм байна гэдгийг бас бодоод суужлаа. Аяа одоо ингээд урлагийн талаар ярьж шүү дээ. Урлаг хүний амьдрал юу ч хүний дотоос зүйл аягүй. Үнэн айхгүй бол өөрөө энэ үсгэж байгаа аягүй хамгүй шүү дээ. Энэ сайхан урлагийн дараа би одоо бол нэг хүн хүнээ бүтээдэг энэ номноос ингээд яаж энэ осоор нэг сэтгэлийн шалгал Рамагийн ер нь жоохон хүчтэй байгаа. Хүн болон их бах юм дээр мэдэрдэг боловч тэр бол яриад байдаг зүйл. Энэ сэдвүүр юм байна. Трама. Бас л хэцүү сэдв дээ. Харин тийм байна. За тэгээд яг одоо үзэж байгаа сонсож байгаа сонсогчд маань бүгд байгаа шеэрлээд бүгд хамтдаа үргэлжлүүлээд яг энэ хөө бас сэдвэр бүгд хамтдаа ярилцгаая. Тэгээд маш гоё байх болно. Тэгээд өглөө болгон Good Morning Mongolia show маань Mama Bakery-д одоо хотын төвөөс хүрч байгаа. Тэгээд та бүхэн бас ингээд яг манай энэ Mama Bakery-гийн урдуур өнгөрөх юм бол Good Morning Mongolia гэдэг айгүй гоё гэрэлтэй хаягийг бас олж харнаа. Энэ хаягийг бас хийж гоё дэмжиж ажиллаж байгаа манай No Tech-ийн залуучуудаа бас би энэ ташрын баярлалаа гэж хэлмээр байна. За бид нар энэ гоё энэ подкасттай бас ингээд Good Morning Mongolia гэсэн ийм онцгой манай Бадмагч Буяа хоёр маань өнөөдөр онцгорч байна тийм. Тэгээ энэ подкастыг бас гоё хийж биднэрт бас ингээд аягүй гоё манай хөтөлбөрийг бас хөвчин ажиллаж байгаа шинэ прессийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Ямар пресс? Шинэ пресс. Шинэ пресс оюун дизайн гэдэг манай бас нэг юм гайхалтай бас нэг юм хөтөлбөрч юм мондөг залуучууд бас байгаа. Энэ бамбыг бас шинэ пресс гэж байна. Оо за. Одоо нэг харин тийм байна. шинэ прессийн хэлсэн юм. Тийм бод. Ястаа гоё. Оо За тэгэхээр ийм гайхалтай яг шинэ пресс ч. Эшээ. Чая босч. Антлаа иштүүд. Аа. Yeah.
гадаач нар мандад гоё болчихлоо. Их таны өргөнжлөө яг одоогийн байдлаар төвчрэлгүй. Өчигдөр гоё цастай эхэлж исэн. Тэгээд өнөөдөр бол айгүй гоё гэрэлтэй, цэлмэг ийм гайхалтай гоё өдөр байна. Тэгээд яг энэ цаг мөчид яг хитийнхөө өргөнжлөө хистэнгээ бас Good Morning Mongolia шоуга бас өргөнжлөө хүргэж байгаад бас маш баяртай байна. За ингээд хүмүүний бүтээдэг. Ер нь би ингээд нөгөө хүмүүстэй ярилцж миний хийдэг ажил болохоор зөвлөө өгдөг. Энэ сэтгэлзэн зөвлөгөө, хүний хөгжлийн зөвлөгөө тэгээд тэр бүлийн чиглэлээр. Тэгээд ингээд ач чиглэлээр ингээд зөвлөгөө өгч байхад нэг мэдэрсэн зүйл болоод хүн болгонд нэг юм сэтгэлийн одоо хүлээс гэмтэл тийм тарамаа багаад идэх, блок багаад идэх. Тэгээд энэ бол хүн болгонд их бах хэмжээгээр байдаг. Надад ч бас байдаг. Тэгээд ер нь бол энийг ингээд зарим ингээд тоохгүй хайчдаг хүмүүс байна, зарим нь ингээд анхаардаг хүмүүс байна. Гэтэл нөгөө тоохгүй хайдаг буюу ингээд эсвэл хичнээн хичээсэн ч гэсэн энэс гарч чадахгүй байгаа хүмүүс нөгөө эргээд яг амьдралд нь энэ өөр аюу хүчтэй нөлөөлөд идэх юмнуудыг харж байгаа. Тэгээ одоо чинь хүнтэй хамтарсан гэрэлсэн чи одоо гэрлэлт нь одоо эхнэр нөхрийн хоёрын одоо хэрүүл дунд бол яг энэ аюу хийх гардаг. Нөгөө багтаа авчихсан чи эсвэл өмнөх хин эсрэг хүснээс авчихсан нөгөө травматик сэтгэлийн шархаа одоогийн дээр эхнэр дээр юм нөхөр дээр гардаг гэдэг. Тэгээд энэ өөрөө ингээд амьдралд хэрүүл одоо чи найз нөгөө хамгаалах хэрэгтэй. Тэгвэл хамтрах хэрэгтэй хамтарч чаддаг гэж чинь. Ингээд нөгөө өөрөөр би шууд хувь тавиланд ажил амьдралд нөлөөлөд байдаг учраас энэ өөрөө зааж байна. Эдгэх энийг ингэж өөрчлөх юм ёстой гэж би. Тэгээд би тэр үдээс нь намайг бичсэн. Ер нь бол энэ сэтгэлийн шахдаг бол энэ амьдрал өдөр тутмын болсон. Энийг бол ингээд цаалтахгүй байна. Өөрөөр маш их ганцаархан өөрөөр маш хүмүүсээс өөрөөсөө ийм зүйлүүд. Тэгээд энэ номыг бидний шахаад шатан дээр гоо нагаар энэ номыг бичсэн. Анын тачиг харах юм бол ерөөсөө нэг юм хоёр хон бүлэг байгаа. Шарах хөвтөлтөнд өөрчлөлт дараагийн бүлэг болохоор өөрийгөө зоригжуулж амьдрах. Эхнийх нь эсвэл ерөөдөө надад сэтгэл готрол үнэлэх тал сэтгэлийн шаардлага контекст гэдэг мэдрэмж хатуугаатай гэдэг ийм зүйлүүд их тийм дараагийн өөрийгөө зоригжуул гэдэг нь энэ зүйлээс өөртөө их зүйл. Энэ болохоор нэг амьдрал хайртай бай, өөртөө хайртай байдаг энэ зарчмуудыг харж ирж байна. Тийм байна тий. Одоо шарах энэ төр гэж ярихаар хүмүүс нэг юм амьдралынхаа хамгийн ийм одоо хүнд мэдрэгдсэн даваануудын тухай бодоод байдаг байхгүй юу? Одоо би бас тэгдэг байсан. Тэгсэн чинь өчигдөр нэг ийм инээдтэй шарах анзаарсан заяа. Сайн газрын ордны ингээ хойтлоор машинтай ингээ явж байхгүй юу? Тэнд чинь зогсоол олддог газар биш шүү дээ. Тийм шүү дээ. Уусаа ойлгомжтой. Тэнд машин тавина гэдэг бол ерөөсөө байж болохгүй асуудал. Тэгээ ингээ бөглөрөөл ингээ бсэн чинь тэнд нэг зогсоол байж байхгүй юу? За. Би тэнд зогсох надаа ямар шаардлага байхгүй. Миний төлөвлөгөөнд байхгүй мөртлөө энэ цуг зогсоод байж байгаа шоор зогсохгүй. За энэ зүгээр хараа. Зүгээр ингээд нэг зогсоол олддоггүй гэдэг ингээ бодчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ зогсоол биш. Би шоор зогсчих юм. Бараг гайхамшиг тий. Тэр ингээ би дараа тэгээ цаашаа явчихсан. Йоо сайн юу бодсон бэ? Яг нэг юм эдгээгүй шархнууд бидний амьдралд нэг юм ухамсаргүй орж ирэхтэй. Нэг иймэрхүү байдлаар орж ирдэг багтаа гэж би цаашаа ингээ явж байхдаа бодож байгаа байхгүй юу? Тэр бүр нэг юм зогсоолын юм шархтар болсон. Зогсоол олдол зогсчих гал бүр ингээл тээ. Энэ нөгөө баг дутуугийн компьютер. Энэ харин надад ийм хоб байхгүй шүү. Ийм тээ. Надад би ийм зүйл хүртэх хэрэггүй ч гэдэг юм тий. Гэсэн чи байгаад байдаг тий. Уул ямар шалтгаан байхгүй. Гэтэ ороод зогчморч. Бүр төлөвлөгөө зогчод нэг 5 минут болоо. За нэг сайхан болчлоо тий. Зогсоод алсан шүү чи. Эсвэл нэг хайчаад юм зогсоод очоод. Орчлоо шүү. Орой хэдэн жил ийм байгаад байна. Би өрөвдөлтөд асууад байхгүй тий. Яг тийм байна тий. Ер нь ингээд нөгөө хүн энэ шарах гэдэг маань өөр хүмүүс бодвол ингээд айгүй янз бүрээр ойлгодог. Гэхдээ ингээд ерөөс нэг миний ажилласнаар болоод ингээд хүн ингээд нөгөө зүг буруу мэддэг. Энгүү зүг ингээд буруу. Эсвэл тэ би ингэж болохгүй гэдэг. Толгоор эрүүл аюулханд бодоход бүгдийг мэднэ. Одоо чинь би ихнэрлэг ойрч харж эсвэл би нөхөрлөг юм авч хийгээд гэж хүүхдүүд одоод болохгүй. Гэхдээ яг цагаад болохоор зодоод идэг. Ойрч ашиглаад идэг тий. Эсвэл би хэзээ ч ингэж ингээд агсан тавьж болохгүй гэж мэддэг. Гэхдээ яг ухраа агсан тавьдаг. Өөрөөр хэлбэл ингээд эрүүлэр бодохоор бүгдийг энийг мэдээд байдаг. Гэхдээ яг тухайн нөхцөл байдалд орохоор
тэрнээс гарч чадахгүй яг нөгөө эсэргээр нь хийгээд. Эсэргээр нь. Энэ бол өөрөө удирдах чадахгүй байгаа нэг хэлбэр шүү дээ. Өөр нэг зүйл удирдах. Яг шарах гэдэг бол хүнийг бурундагтаа тэмэшиг ингээд дагуул авчдаг. Яа. Яг ингээд дагуул. Одоо чинь ингээд ухамсарт үйл явдал ухамсарт оюухан гэдэг маань өөрөө тухайн нөхцөл байдлыг үнэлж дүгнэдэг. Тухайн нөхцөл байдал тохирсон хариу үйлдэл хийх юм. Тэрийг үнэлээр үнэлж дүгнэх гэдэг. Энэ ухамсарт үйл явдлыг ажиллаад эхлэхэд энэ хаагдчихдаг. Жишээ нь ингээд зүгээр л ингээд одоо ингээд бид нар ингээд нөгөө хамгийн сайн мэддэг жишээ бол ингээд зам тээврийн одоо юу ч юм те хоёр машин хоорондоо мөргөлддөг те. Гэтэл зам тээврийн өөрийн гэсэн хууль дүрм байгаа штэ. Тэр дүрмээ хоёлаа мэдж байгаа. Хин дүрм төснөөч мэдж байгаа. Гэтэл нөгөө дүрм төсөн нь өөрөө буруу гэдэг мэдсэж биш. Чи яах гэж ингээд те дайрч. Би чамайг зам тавьж өгөх байх гэж бодсон. Чи уул нэгдсэн бол болох байсан ч гэдэг нэг өөрийн дүрмтэй байгаа шүү дээ. Замын дүрмээс гадна. Тийм. Чи нэг алхаагүй арчаагүй амтан тийм. Өөрийнхөө бодлоор л бас өөрөөр хэлбэл нийтийн соёл, нийтийн одоо дагаж байгаа тэр дүрмийг өгөөсгöd өөрийн гэсэн дүрмээр яваад байдаг. Тэр дүрмээр нөгөө бусдаа тулгаад идэг. Тэгэхээр эн чинь нөгөө гэр бүлийн хоёр ч гэсэн улаан цайн эхнэрийн ч юм уу нөхрийн буруу байдлаар байтал өөрийгөө өмөрсөргээд одоо нэг ялах гэдэг нь шүү дээ. Тэр зөв буруу хамаа. Нөхрөө юм уу эхнэрээ дэлгээл үтээдэг. Ий чи өөр нэг юм сэтгэлийн шарах. Өөрөөр хэлбэл нөгөө гэр бүлт ч вэ, найз нөхдийн дунд ч хэн илүү сэтгэлийн шарахтай байна. Тэр нөгөөдөө илүү ачаад ханддаг. Одоо мань гурын одоо тий хэн илүү сэтгэлийн шарганд нөгөө өөртөө илүү дарамт болно гэсэн үг шүү дээ. Уулзаад ярилцаад явдаг. Нэг юм хийх гэхээр нөгөө нэг тараа маань ажиллаад эхэлдэг. Тийм байна. Би тэгмээргүй байна. Намайг яагаад ингэж голц суулгаад байгаа юм. Би захад сумаар байна тийм үү. Би юм яримааргүй, би юм. Өөрийнхөө юм ингэ тулгаад өөрийнхөө дүрмээр ингэ шаа. Энд чинь өөрөө сэтгэлийн шаа. Тэгэхээр эн чинь нөгөө ингээд дээр гэдэг чинь өөрөө хов тавилан амьдралд ингэ оролцоод эхэлж байгаа. Тэгэхээр одоо бид гурван хамтрах хэрэгтэй цаашдаа ингэ олон жил хамт бид нар ч өчигдөр 30 жил 40 жил одоо Гудманы Монголига явна. Бидний шаргачнд бидний ганд саад болоод салгаал хуваагаал тий хагалтуулаад тэгээд нөгөө юмыг муш гэж ойлгодог. Эсвэл нөгөө нэг эвгүй үйлдэл нэг эвгүй үгийг нь гүнзгийрүүлж цаад одоо нөгөө хүний бодоогүй гэдэг бодож. Ийм учраас л ингэж байгаа. Намайг одоо энэ хоёр гадуурхаад байна. Тий би бол илүү байсан. Гэтэл энэ хоёр одоо миний авах ёстой нэр хүндийг ингээд илүү аваад энэ ч гэдэг. Ингээд юмыг мушиж эсвэл өөрийнхөө нөгөө юуны онолд гэж яддаг чинь хуулийн онолдод энд үйтгэдэг. Тэнгүүтээ ингээд дотор шарах ажиллаад байна. Энд чинь ингээд хагарал бүх юмыг ингээд босмуулж эхэлж байгаа. Ингээд нэг хамтын ажиллагаа, ингээд нөгөө ирээдүйд олох ашиг, боломж бүх юмыг ингээд алдаж байгаа шүү дээ. Бид нар энэ шарах ингээд нөгөө нэг удаа ингээд амьдралт нэг юм томоор орж ирээд тэрнээс ингээд эмзэглснээсээ болоод ингээд нэг ухамсаргүйгээр далд ухамсарт ингээд суучаад ухамсаргүйгээр ингээд хийдэг болгоод байгаа шүү дээ юмыг тий. Энийг яаж таних вэ? Одоо нэгэнт ингээд миний өмссөн хувцас шиг ингээд миний нэг хэсэг болчихор чинь таньж чадахгүй. Ер нь ихэнх тохиолдолд бол хүмүүс ер нь өөрөө мэддэг хийх тохиолдол. Одоо ховор тохиолдолд өөрөө мэдэхгүй те. Жишээ нь сэтгцийн өвчтэй хүмүүс юм уу шизофрентэй хүмүүс хүртэл нөгөө юу буруу юу зөв мэддэг. Тэгсэн хэрнээ тэд нар тухайн нөхцөл байдалд бие хэрхэн авч явах уу, яаж үнэлт өгөх нь мэддэггүй. Мэддэггүй одоо өөрөө мэдхгүй шүү дээ. Гэтэл нөгөө нэг яг үнтэй адилхан нөгөө нэг ихэнх тохиолдолд хүмүүс ингээд би болохгүй байна гэдэг юм. Энэ нь бол яаж илэрдэг вэ гэхээр нөгөө ямар нэгэн нөхцөл байдлыг бүрэлдэхэд нөгөө шарх нь ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нэг үгнээс болж. Одоо жишээ нь те ир юм бэжж арчааг бамтдаг гэдэг үгэнд ингээд эмгэлдэг ир хүн байж гэж бодъё л доо. Тэр одоо ажилтдаг нэг эмэгтэй чинь. Айгүй хэлэгдэг үг шүү дээ энэ. Чи ир юм бэжж арчааг бамтан байж гэдэг юм те. Гэдэг үг одоо эмгэлдэг ирчүүд байдаг ер нь бол. Гэхдээ энэ үгийг одоо найз охин ч юм уу ажилд хамт ажилтдаг эмэгтэй ч юм уу эсвэл дарга эмэгтэй ч юм уу эсвэл эхнэр ч юм хэллэхэд нөгөө шарх ажиллаж эхэлдэг. Гэтэл энэ үгийг баг багт нэг чинь ч юм уу ээж нэгэд хэлээд энэс болж аягүй хэцүү болсон тий. Тэгээд ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зарим үнэр, зарим орчин, зарим хүний үг эсвэл зарим нэг хандлага. Өөрөөр хэлбэл би одоо ч нэг юу би ч одоо шарилтны айлэр гэдэг байна. Шарилч ингээд надад айлраг өхөр миний хамраа битүүрээд нөлөөлс гараад ирдэг чинь яг тухайн хүний нөгөө юмыг нь хөдлөгдөг, эмдэх цэгийг нь хатгадаг тэр үг гараад ирэх юм бол нөгөө хүн нөгөө боронтогтой тэмэндээ хөтлөгдөд боронтогтой хөтлөгдсөн юм болж хөрдөг байхгүй. Тэгэхээр энэ ингээд тавтамж. Тийм учраас нөгөө хүн ямар юм дээр ингээд би ингээд эмзэглээд
сонирн болоод байна. Тэ. Яг тэрийг мэддэг байгаа. Тэгэхээр тэн дээр л имчилгээ хийнэ гэсэн үг л дээ. Тэн дээр л ерөнхийдөө ажиллаад эхэлнэ. Тий. Давтагтаад байгаа юм ер нь харах. Тийм байна. За ингээд Good Morning Mongolia show маань пэйж утсан дээр лайв стримээр явж байгаа. За тэгээ энэ дээр бас хүмүүс орж ирээл байна. За ингээд дандаа таньдаг хүмүүс таад өглөө болгон бүгдээрээ гарч ирж ингээд surprise-лаад байх юм уу гэсэн байна тий. Шин дээр. Тий. За тэгээд ядам сүрэн туяа халиун за тэгэл түмээ гэл ингээд манай таньдаг сонсогчдод маань бас орж ирсэн байгаа гэж байна. Яг одоо бид нар миний бодлоор гэдэг болон явж байгаа. Хүн үнэ бүтээдэг гэсэн. Тэгээд энэ буяах одоо энэ хүн үнэ бүтээдэг гэдэг энэ номыг бичиж хахад одоо энэ дэр ингэсэн биз дээ. Шарах амьдралыг өөрчилдөг шиг эдгэрэлч муу амьдралыг өөрчилдөгөө гэдэг. Тэгээд ингээд сая сонсонгууд нэрээ бид нар ингээд нийгэмдэр зам дээр бол замын хөдөлгөөний дүрм журам байдаг. Нийгэмдэр одоо ингээд хууль дүрм үйлчилдэг. Гэвтэл бид нар өөрсдийнхөө бодлоор өөрсдийнхөө амьдралд одоо гаргацсан тэр дүрм журмын дагуу философийн дагуу амьдралд хандах гад байдаг. Бусдад тулгаад харилцаанд бас яг тэгж хандаад байдаг. Тэгэхээр таны одоо энэ ном дотроос ингээд бичиж явах хугацаанд хамгийн хайлайт өгж исэн, өргөлт өгж исэн онцлмоор зүйл одоо гэх юм бол яг юу байсан бэ? Бид нар одоо яг энэ өөрсдийнхөө бодлоор ингээд харилцаад яваад байгаа хүмүүс яаж энэ дээрээ өөрчлөлт хийх боломжтой вэ гэж та харсан бай. Ер нь ингээд сэтгэлийн шарах, сэтгэл готрол энэ эмзэг тал гэдэг юм. Дутуугийн комплекс, дутуугийн мэдрэмжтэй. Эдгээр зүйлүүд ингээд бидний амьдралд ингээд бодиттой ингээд оролцдог, нөлөөлдөг. Би энийг ингээд бичиж явахдаа ер нь бол за ер нь бүх хүнд бол их байх хэмжээгээр байна. Бүх хүнд. Тэр нь хамгийн гол нь миний хэлэх гэж байгаа санаа бол тэр зүйл чинь амьдрал чинь гай болоод тэгээ бусдад дамт болоод ивэл энэ дээр ажиллах хэрэгтэй. Гэтэл заримдаа тэр мэддэг ч яг тухайд өөрөө дарчдаг тийм. Эсвэл бусдад гай болохгүйгээр өнгөрөөж сурцсан хүмүүс байдаг. Зарим хүмүүс аягүй эмдэх хүмүүс байдаг. Гэтэл би энэ зүйлийг анзаарчсан. Амар амьдралыг тоосон хүмүүс байна. Кино шиг. Гэхдээ тэд нар ингээд зүг зүгээр явдаг. Тухайд тэрд нар тэрийг ингээд зүгээр л хаяад орхиод туулцсан. Гэтэл жижигхэн зүйлийг туулаад тэдний хувьд бол жижигхэн зүйлийг нөгөө амар амьдралыг туусан хүмүүсийн хажуудад жижигхэн зүйлийг туусан ирнэ тэрийг насаараа ярьж явж гомдолж бусдыг буруутгаж үгүй яддаг хүмүүс байна. Тэгэхээр нөгөө эмдэх хүмүүс нөгөө хүлээж авч байгаа тал нь өөр. Тэглээгээд энийг одоо жишээ нь энэ жижиг зүйлийг туус энэ амьдрал жижиг зүйлдээ ингэж болохгүй гэж хийж болохгүй л да. Тэгэхээр жижигчүүд том ч ерөнхийдөө тэр амьдралчинд гайвуулж байгаа бол тэн дээрээс салахын тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Тэгээд энэ нөгөө сэтгэл готролд орсон хүмүүс болоод ингээд миний зүгээр аягүй хардаг зүйл бол 3 том блокнд орчдөг. Нэгдүгürt бол харилцааны блокнд орчдөг. Хинтэй ч уулзахгүй болж эхэлдэг. Одоо нөгөө чат өвчлэнэ биш чат өвчих нь хариу ирдгүй шүү дээ сэрчээд. Яаж мэддэггүй хариу ирдгүй. Шиндээ тэдэг эсвэл хүмүүстэй залхаар уцаа авдаггүй ч юм уу хүмүүстэй харилцаа өөрийгөө тусгаалчдаг. Тусгаалаад нэг харах юунд орчдөг, агууд орчдөг. Ерөнхийдөө ийм сэтгэлийн шарахтай, ийм сэтгэл готролд орсон хүмүүс нэг хар нөхөнд амьдарч байгаа. Тэгээ хоёрдугаарт болохоор юм юуны бүтээмжийн блокнд орчдөг. Юу ч шинээр сэтгэж чадхаа бол юу ч хийж чадхаа бол ирчгүйч нэг хүний нэг эрх гал гэж юм байдаг шүү дээ. Тэр нь байх болчдөг. Нэг урд нь гэдэг нэг амархан хийдэг гэсэн юм уу да айгүй хүч энерги гаргаж идэг. Өдөрт нэг тий 5-6 ажил амжилтдаг эсвэл өдөрт нэг ажил амжилтахын тулд маш их одоо хичээдэг. Тэгээд тэр нь үйл бүтээл нь маш багатай бүтээгч. Тэгээд шийдвэр гаргаж чадахгүй нэг дороо хэрэгэлтэл нэг шийдвэр гаргаж бусдаж хэрэгэлтэл энэ мөн үгүй шүү гэл ингээл тий эсвэл зүрх зорихгүй ингээд хаширчдаг. Нэг ингээд нуруугаа ахуулсан гэж яддаг шүү дээ. Яг ийм зүйлүүд одоо эсвэл итгэхгүй байдаг ингээл нэг дороо хэрэгэлтэл яах гээд байгаа юм хийгээд байгаа юм шиг хийхгүй байгаа юм шиг уул нэг ухамтаад байгаа мөртлөө өөр гараад юм гартгүй нэг хүмүүс шүү дээ. Гэтэл зарим хүмүүс одоо ингээд нэг 2-3 нэг өдөрт 2-3 ажил амжуулсан тийм 2-3 өөр төрлийн юм дээр зэрэг ажиллаж чадвартай байгаа. Зарим хүмүүс олон жил хийсээр нэг туршлагатай гэж тэрэн дээр юу хийж чадгаа болчдөг. Нөгөөх нь сэтгэл зүйн болохгүй. Сэтгэл зүйн болохгүй болоход нөгөө цаг хугацаа ингээд удаашрч болчдөг. Цаг хугацаа. Өөрөөсөө цаг хугацааг үнэлэхээ болчдөг. Тэгээд ингээд нэг урсаал тий өдөр хоногуд ээжлэн өргөндөг тий нар мандаж чарахаас өөр юу ч амьдралд нь өөрчлөгддөг. Ингээл тий. Тэгээ юм ингээд бас аливаатууд ач холбогдол өгөх юм үнэлэхээ байж. Тийм байна. Тий.
одоо нэг ач холбогдол гэдэг нэг шин цамц аваад шин хувцас аваад эсвэл шин юм аваад тэрэндээ баярлдаг шүү дээ. Шин юм аваад цагийн дараа тэрнээс таашаал авах болчихно. Тэгээд нэг үнтэй хэрэглэдэг нэг ямби машин уучаад тийм төмрийн шиг хүн нэг сайхан байшиг шавар оромж хувцсыг бол зүгээр даав масуул тоо гэдэг юм үлэхгүй юмд ач холбогдол өгөх байсан. Эсвэл хитрхи юм болон ач холбогдол. Энэний чинь цаад утга учир нь юу юм араас нь хөөцөлтөл тийм бас аян төвхтэй ингээл юм болгоно өгч байгаа. Жишээ нь хүн ямар нэгэн зорилго тийш унтдаг байхгүй. Өөр л унтах хэрэгтэй учраас унтдаг. Ямар хоол идэх ямар нэгэн зорилго төлөвлөгөө эсвэл хүнтэй нөхөрлөхийн тулд ямар нэгэн зорилго төлөвлөгөө хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энэ нэг төлөвлөгөө эцгийн үр дүн галт нэг юм юмс үр дүн шаардал гэдэг утга учир хагаал гэдэг ач холбогдол бол эсвэл гоо зүг мэдрэмж бол тий ямар нэгэн цэцгийн баглаанд одоо тий баясхаа байна баяр шал утгагүй солид тий одоо шинэ жил утгагүй баярууд утгагүй төрсөн өдөр юу авьяа байгаас гэж чи төрсөн өдөр утгагүй ингээд юм нэг гоо тэгээд нэг одоо ховцлолтод анхаарахаа гэдэг ус мосонд орхоо байдаг ч юм уу тий эсвэл бас нөгөө сөрөг үжилт гэдэг маань ерөөхдөө юмыг гэдэг муугар анаар нь муу санаараа тий юмыг мушигддаг энэ яг тэгж байгаа байхгүй цагаар бол юм байна юм болгоныг цааталтай энэ юм байгаа гэдэг чинь нэг иймэрхүү зүйлд ороод ирвэл энэ ерөөхдөө тэгэл тэр чигээр яатсан байна гэсэн үг лээ. Ер нь бол сэтгэл готролд орсон. Сэтгэл болоод чинь эхэлсэн явж шүү хөшөө гэдэг одоо тэгэхээр мэдхгүй явж байгаа биш үстэй гэдэг. Чи сонссон чинь танд юм гарч ийн. Байна. Тийм, байлгүй байх юм. Одоо ингээд нэг хэсэг бол би бол яг өөрөө харилцааны блокнд ороод тэрний харилцааны блокноос бүтээмжийн блок руу шилжээд тэгээд явсан. Тэрнээсээ болоод өөрөө ч мэдлгүй сэтгэл готролд орсон. Ер нь нөгөө ингэдэм шиг байгаа юм. Миний бодлоор сэтгэл готролд ороод ингэ явахаар хүн айгүй тийм дундуур болчт юм шиг байна. Дүүрхгүй тий. Тийм дүүр биш. Ямар ч одоо яг таны сая хэлдэг яг үнэн л дээ. Хүн өөрөө нөгөө тийм дундуур мэдрэмжтэй ингээд яваад байгаагаа ч мэдэхгүй. Тийм болохоор юмд нэг ач холбогдол болчихсон. Шинэ хуц байна уу, шинэ хүмүүс байна уу, гişнээ мундаг гоё орчин байна уу, сайхан байна уу хамаагүй тий. Тэрнээс би ямар ч тийм гоё үнцийг мэдрэхгүй, гоё сайхан таашаал мэдрэхгүй тийм болчт юм шиг байна. Тийм байж шүү. Тэгэхээр нөгөө одоо та нөгөө нурцсан батарейтай утсыг бид нар 1000 сайхан цэнэглээд утаан нөгөө цэнгээ барьдаг. Яг тухайн моментдоо нэг дүүрсэн юм шиг мэдрэмж аваад ахаад унцдаг тий. Тэгэхээр би одоо сэтгэл готролтой хүмүүсийг нурцсан батарейтай утастай зүйрлэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрийгөө онцлоод би өөрөө нөгөө хаана яг нөгөө бүрэн дүүрэн цэнэглэгдэж байна, бүрэн дүүрэн мэдрэмжийг авч байна. Хүн ер нь битүүхэн яг тийм орон зайгаа ингээд тэмүүлээд хайгаад явж идэг юм. Яг тийм орчин би өөрөө миний ярьж байгаа үг, миний одоо амьдрал хандж байгаа хандлага бүрэн дүүрэн байж, өөртөө итгэлтэй байж, үр дүн нь үнцэнтэй байж тийм болдсон юм шиг надад зүгээр санагдсан. Сая яг ярьж байгаа хооронд нь би ингээл надад би тэтэд яг тийм байсан шүү дээ. Тийм үү тэтэд би яг ийм шинжтэй мэддэг байсан шүү дээ. Яг өөр дээр ингээд сонсож байгаа хооронд яг анализ хийгээл яваад байгаа байхгүй. Сонсогчд бас яг тэгсэн байх л гэж бодож байна. Тэгэн гут өнгөрсөн үйл бодогдоод байна л та. Тэгэн гут одоо би тийм байна уугүй юу гэдгийг бас нэг цаг гаргаж үзэх ёстой юм шиг байна. Нэг жоохон шилжих хэрэгтэй юм шиг байна. Саяны одоо энэ нэвтрүүлгээ ухрааж байгаа, лайв стрим ухрааж байгаа. Эсвэл яг энэ хүн хүний бүтээдэг гэдэг. Ах яг энд нөгөө би хаж сууж байгаа болохоор яг ингээд гоё гарчигнуудаа хараад сая яриад байлаа. Би энэ ном дээр нөгөө тэтгэр утас дээр тийм гарчиг дээр байгаа байна гэгээд яг мэдээд ингээд нөгөө хажуу суугаад болохоор энийг ингээд авч жагаад өнгөрсөн дээр бол шинж тэмдэг байсан учраас таниад байна. Ярьж байгаа нүдийг. Одоо байна уу гэж чухалхгүй тий. Тэгэхээр энэ өөртөөгөө ажиллахын тулд энэ номыг авах хэрэгтэй байна да гэж би сая зүгээр ингээд. Тий, энэ одоо энэ номыг ингээд хүн ер нь нөгөө одоо завгүй амьдралын хэмнэлд өөрийгөө өнгөрсөнд хэн байсан, юу хийж чаддаг, юу надад нөлөөснөө мартчихсан юм байна. Одоо буяа санджи байвал би нөгөө Jesus гэх төрөмс байгууллагаар ажиллаж байсан шүү дээ. Тэн дээр өглөө болгон нөгөө одоо суралцж байгаа хүмүүстэй яг ийм цаг гаргадаг байсан байхгүй нөгөө бодлын цаг гэх нөгөө өөрийгөө бодож эргүүлж харах, өөрийнхөө өнгөрсөн амьдралын архив руу өнгөж харах те. Тэгэхээр яг энэ номыг ингээ харангууд одоо би сонсогчдоо уриалмаар байна. Та өөрийгөө бүтээх юм гайхалтай юм гарын алга юм болов уу гэж би хараад байна л да. Тэгээ өнгөрсөн өөрийнхөө амьдрал үлдсэн, магадгүй шахагдаагүй үлдсэн, цэвэрлэгдээгүй үлдсэн шалхнууд
юу байна? Тэгээд өөрийгөө зоригжуулж амьдрах шалтгаан одоо та ямар одоо төвшин дээр байна? Цааш та яах вэ гэдэг зүг чигээ бас энэ номыг уншингаа Энд нэг гоё үг олж авах юм шиг санагдлаа. энэ үг их гоё байгаа. За. Нэгдүгээр бүлгийн шар хувь тавилан өөрчилдөг гэдэг гарчмын доор амьдрал борооноос зүхтаж сурахыг биш, бороонд бүжиглэж сурахыг заа. Яа. Хаанаас нь ийм гондог юм бэ? Ер нь бол бороо бол амьдрал байдаг зүйл. Тийм Тийм шүү шүү дээ. дээ. Бид нар бороо байхгүйгаас эсвэл борооноос тухтаж амьдрах биш шүү. Харин бороонд бид яаж зохицож те. Тэгэхээр ер нь л амьдралд бол одоо нөгөө бидний дайрах, буруутгах хүн хэцүү юм байна. Энэ үед бид нар деважинд амьдраагүй. Энэ бол бидний одоо үдирч тарч өсөс наалдчихж амьдрдаг те. Тэмтчээж хоолоо олж авдаг гэдэг ийм одоо нийгэм ялангуяа Монгол. Монгол бол өөрөө сэтгэлийн хувьд бол айгүй тийм маш их энерги зарчиж хоол олж иддэг газар. Одоо чинь энэ дэлхийн одоо хаана ихтэй одоо хөгжсөн оронд одоо юу тийм $1 олохын тулд те сэтгэл зүй хэрэг сэтгэл зүйг зориулдаг. Гэтэл Монголд бол нэг тэр нөгөө 3-5 өдөр болохын тулд магадгүй тэрнээс илүү сэтгэл зүйг зориулдаг. Тэгэл тэд нар яг амьдрал руу н ороод хөөх юм бас зовж байгаа. Хаасаагүй. Манус очиж тэр улсад татвар матвар түүлж нөгөө очил зүг болохоор мэдхгүй тэгээд барилгыг харчаал яваад байгаа. Ер нь амьдрал хаасайгүй л ядах хөө тий. Тийм. За тэгэхээр Бороо хаасайгүй л ордог. Ингэж л да одоо манай сонсогчдоос комментүүд явуулсан байна. Манай халуун ингэсэн байна да. Яг л тэгдэгтэй хүн хүний зовх шалтгаан өөр байдаг юм лээ. Аргагүй амьдрал мэддэг хүний үгтэй гэж. Одоо ялчгүй тэмдээ. Тэр манай хонгор зуул ингэсэн байна. Хин уяахын цамцтай айгүй гоё байна өнгөн. Өглөө нөгөө сонгодог юугаар амьсгалцсан болооч тэр мөнгөний Баахан нэвтрэл зураг харж байгаа. Уяахан харсан чи уран зураг шиг харагдсан. тэгэж харагдаж байна. Тэгээд яг хүн хүний бүтээдэг. Өнөөдөр энэ цугаа бид нар яг бие бинийгаа бас яг сонсогчтойгоо хамтдаа бүтээч энэ өглөөг бий болгож байгаа тийм ээ. Энэ орчин ямар байна буяах? Надад энэ мама капучино айгүй гоё таалагдж байгаа. Тэгээ анх удаа би өсөд ийм цонхны ард одоо тий. Энэ ч нөгөө ичдийн Монголоор нэг ийм өвлийн нэвтрүүлэг ингээ явдаг шүү дээ. Нэг автобус явал тэнд нэг хүн суугаал ичдэг шүү дээ. Тэгээ энэ ингээд ялчаагүй сонь. Одоо ингээд нөгөө урдаар явж байгаа машинууд одоо бол жоохон Төгжиж эхэлж байна. Факторийн төвчл байна. Тэгэхээр энэ ингээд зогсчоод маш хараад байгаа байхгүй ингээд гэрэл мэрэл камер тавьсан болохоор. Тэгээ энэ бол их гоё орчин байна. Бид нар юу нэг ингээд нэг ийм өглөөг мэдэрч тэгээ амьд байгаа мэдрэх одоо бидний ингээд нэг юм сонир ертөнцид амьдарч байгаа. Одоо чинь ингээд анх донтод ингээд дайн дажин бөмбөглөж байгаа шүү дээ. Байшин дотор унтж байгаа л өглөөг мэдэхгүй, өглөөг үзэхгүй магаш үзэхгүй хүмүүс байж таарчлаа. Нэг бөмбөг ирээд пак. Гэтэл хүн болгон энэ нарыг өнөөдрийн энэ хөгжмийг сонсохгүй шүү дээ. Энэгээр бол амьдрал гайхамшигтай. Энэ өөрөө бидний өдөр тутам байдаг юм шиг боловч яг ингээд өхөл амьдралын заагдраг гоонд бол асар үнэтэй байхгүй тийм үү? Яг зөв. Асар. Тэгэхээр бид нар энэ бол тэгээд их хормон их тунхтай сайхан байгаа. Үнэхээр баяртай байна уу? Одоо энэ дээр бид нар яг автобусны бодлыг яг ард харагдж байгаа. Тэгээд энэ автобуснаас бууж байгаа ингээд нэг пэр гээл бууж байгаа хүн болгоныг харахад ингээд нөгөө шинжлэгдэж байгаа хүмүүсийн дүр төрх. Тэгээд тэр бууж хийж байгаа хүмүүс ингээд бидний цонхны урдуур өнгөрөхдөө ингээд биднийг хараад өнгөрч байгааг ингээд анзаараад суужлаа л да. Тэгээд тэр өнгөрч байгаа хүмүүс яг энэ өлгцсөн байгаа Good Morning Mongolia гэдэг энэ гоё дулаахан өнгөтэй юм шаргал бичгийг харахтаа сэтгэлд нь бас айгүй гоё мэдрэмж авч байгаа. Хүн болгон өглөөний мэд гээд нэг гоё дулаахан мэдлэгээ хүний зүрх сэтгэлд бас айгүй гоё урам зориг өгдөн шүү дээ, тийм. Энэ нөгөө хүн амьдралыг ер нь дотоод нүдрээр хардаг шүү дээ. Одоо бид нар физик нүдрээр харж байгаа шүү дээ. Энэ физик нүдний чинь цаанд бидний оюун ухаан байгаа. Оюун ухаан гэдэг чинь өөрөө дотоод нүд. Амьдралыг дотоод нүдрээр харна чинь өнөөдөр таны амьдрал ингээд нэг ингээ годмороо ингээ өнгөгээ харсан чинь нэг тийм сайхан харагдахгүй гоо тийм үл таны харж байгаа юм. Яг таны тэр харж байгаа тэр орчиг хэсгийг чинь бол тэр амьдралыг сайхан таашааж хүлээж авч байгаа. Тэгэхээр бид нар өөрийнхөө тэр дотоод нүдийг гэрэлтүүлэх нөгөө хөлөгийн одоо айлгах тийм тэрийг бид нар өөрсдөө хийж байгаа. Бид нар ер нь бол амьдралыг үзэх үтэл гэдэг маань өөрийгөө үзэх үзлээс эхэлдэг. Тийм. Тэгэхээр хүн өөртөө сэтгэл дундуур бол амьдралдаа сэтгэл дундуур. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө эргэн тойронд байгаа бүх зүйл нэг таагүй байгаа болвол амьдрал нэг тийм онцгүй байгаа бол та өөрийгөө хайрлахгүй байна л гэсэн үг. Өөрийгөө өөртөө сэтгэл дундуур. Ер нь би ингээд нөгөө хүмүүстэй уулзаа ярьж байхад нэг зүйл яг тэр ойлгосон байхгүй юу? Амьдралдаа сэтгэл дундуур хүмүүс юм явж мухарт нь өөрөө ичдэг.
өөртөө сэтгэл дундуур байгаа учраас л эргэн тойрны одоо нөхөр ихнэр одоо хамт ажилладаг бүх юмдаа сэтгэл дундуур болчтой. Тэгэхээр энэ өөрөө нөгөө дотор нүдэрээ амьдралыг хараад байна шүү дээ. Сая яг нөгөө уяахын өөрийгөө хайрлахгүй байна гэсэн үг гэдэг шүү дээ. Би өөрийгөө хайрлах гэдгийг саяхан ойлгосон. За. Өмнө нь ингээ өөрийгөө хайрлах гэл тэгэхээр тийштэй гоо сайхан дорё humсаа бутуулъя. Тэ ингээд гоё масажин дорё борё. Одоо ингээд энэ тэрийг л өөрийгөө хайрлах гэж ойлгоод физикал биеийг хайрлахыг л одоо өөрийгөө хайрлах гэж бодохгүй юу. Тэгээд нэг сайхан нам уу тийм үү тий тэ амралтын өдрийн өглөөр тусахгүй нэг сайхан үнтэй. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа байдал энэ төргээд ойлгодог байлаа. Тэгээд дараа нь ингээд саяхнаас өөрийгөө хайрлах гэдэг чинь юу гэж ойлгосон бэ гэхээр надад нэг юм дутагдлууд байгаа шүү дээ. За одоо хүн лимчиг би заримдаа худлаа ярина. Дүүр эсгэн. Дараа нь ингээ эргээд бодоход сонин новшин зан гаргацсан бай. Амьтан хүн шалтгаангүй сонин байдлаар ууралцсан бай. Гэл ингээл одоо нөгөө миний ингээд ичиж нуугддаг нэг юм тэнэг зангууд байгаа шүү дээ. Тэгээ хайрлахаараа би чинь ингээ сайн сайхнаа л хайрлдаг. Өө би чинь ингээл мундагтаа өстой гоё хичээл ном сайхан заачдаг да, нэвтрүүлэг энэ төр хөдөлчдөг дөө. Тэгэл одоо хайрлах гэхээр ингээл эерэг сайхан талаа хайрлал. Энэ нэг махан бие чи авчиж эн тэнд гоё төлж амрааж ахаараа тэрийг хайрлж ин гэж ойлгоод тэгээд нөгөө яг энэ саяны буяах яриад байгаа шарах одоо эмзэг хэсгүүд байна штэ одоо миний сүрэг талууд тэдний чинь би биш би мэдгүй наач би юм шээ гэдэг хайрлах ингээд тэрнээсээ нүүр буруулаад ингээд өөрийгөө ингээд сайхан вакуумд ингээд хийцэн байсан юм байна. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг ингээд тэгвэл нь өөрөө гэдэг чинь яг хий юм бэ гэдэг нэг хэсэг одох цаг гараад бодсон чинь нөгөө эсэгдэг дүртэйгээ нөгөө хийдэг буруу үйлдэлүүдтэйгээ нөгөө хүндийг гомдоодог муухай үгнүүдтэйгээ уур цухалтайгаа заримдаа ярьдаг худлаа үгнүүдтэйгээ тэ энэ бүхэнтэйгээ л нөхөр чинь ингээд бүхлээрээ бие юм байна шүү дээ. Тэгээ энийг ингээд эн чин бие юм байна шүү дээ гэдэг ингээд бүтнээр нь хараад ирэхээр өөртөө шинээр танилцсан юм байна. Яг тэгдэг юм байна. Одоо дүүчүүрчээд өөртөө танилцсан. Энэ нөгөө энэ номныхаа энэ хинээтэй хэсэг байсан надаа. Нүүр дээр энэ хэсэг үгүй миний үг үү. Энэ бичиг хүн өөрийгөө харж тэрхүү харцвал сэтгэлж юм гэж. Яа. Хүн өөрийгөө харж байгаа тэр үзэгэл ер нь бол хүмүүст нэг юм хэллэг одоо өөртөө хэлээ сурч хэрэгтэй. Өөрийгөө үзэх үзэл. Өөрийгөө одоо бид нар амьдралыг үзэх үзэл гэж зөндөө ярьдаг шүү дээ. Тэ? Гэтэл өөрийгөө үзэх үзэл гэдэг чинь ерөөсөө л таны амьдралын одоо саяны ярьдаг чинь үнэн баггүй. Хүн болох нэг өөрийнхөө сайн талуудаа хүлээн зөвшөөрдөг. Сөрөг сул талуудаа хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сайн талуудаар өөрийгөө төсөөлдөг. Гэтэл нөгөөх хөшигний ард бол нэг сул талууд байгаа, харах хэсэг байгаа. Гэтэл тэр маань миний нэг хэсэг л. Тэр маань өөрөө надтай ямар ч үед хамтлаг гэж хэлээд би тэрийг бусдад харуулахыг хүсдэг болохоос биш байдаг. Яг эмзэг нөгөө чигийг хатаагүй тэр маань гарч ирдэг. Гэхдээ тэр маань би мөн үгүй шүү дээ. Тэр чинь би одоо хаанаас ч юм яагаад би одоо тийм олоод авсан байхгүй. Тэгээд яг энэ нэг юм өөрийгөө ингээд нэг бүхлээр нь хараад ойлгоод одоо хүлээн зөвшөөрөх процесс явж штэ. Тийм ээ заримдаа яг тэгчдэг юм байна. Эн чинь би муу юм байна. Би энэ дүр эсгээд байгаа юм байна. Амраагүй мөртлөө ядраад байгаа мөртлөө амарцсан юм шиг ирч хүчтэй юм шиг дүр эсгээд байгаа юм байна гэд өөрийгөө ингээд нэг юм ойлгоод хүлээн зөвшөөрөөд ирснээр дараа юм юу болж хуурж ийн гэхэлэр нэг хүн над руу ингээд уурлаа шүү дээ тий. Өмнө нь бол нөгөө надад байгаа нэг юм уур цухал хүний гомдоод өгнүүд чинь би биш гэж бодцсон. Тэгэн гол энэ одоо над шиг нарийн нанд хүн рүү ингэж хэлдэг юм бэ гэдэг цухалтаад тахгүй юу. Дараа нь өөрийгөө ингээд тийм ээ надад ч бас энэ чанар байдаг юм а гэж ойлгосны дараа нөгөө хүнийг бас ойлгох юм лээ. Яа. Өө энэ хөрхи яасан бол та би ч бас заримдаа нэг юм уу байдаг шүү. Энэ нэг ингэсэн байл та надтай адилхан ингэсэн байл та гэж нөгөө хүнийг ингээд ойлгоод өөрийгөө зөвшөөрчхөр хүнийг бас юм ойлгох зөвшөөрөх хэсэг тэрний ард явчихдаг юм. Тэгэн гут нэг юм нэх ингээл одоо уг нь бид нар чинь ингээл нэг юм дөлгөөхөн нэг юм өсний мандал шиг ингээд дөлгөөхөн байж юу сайхан байна штэ. Тэгэн гут тэрнээс нэг хүн ингээл чулуу шидэн гут нөгөө чинь бүл цалгаал ингээл самрагдаал ингээл тэгхгүйгээр чулуу шидэг юу тийм энэ яасан бол та хөрхийгээд нэг юм авсаархан юм савлаад баха болчхоор энэ чинь би юм байна. Энэ хүн юм байна гэх. Тэгээд яг тэр нэг юм одоо цухалтаад байгаа, дүр эсгээд байгаа, ирч хүчтэй юм шиг аяглах гад байгаа энэ хэсгүүдийг бийг ойлгочхоор яг энэ номон дээр байгаа шиг энэ шархыг би хаанаас авсан бэ гэд яг зөв хайгуул хийгээд хэлчихсэн юм байна. Би ингэж
ядраад байгаа мөртлөө ядраагүй юм шиг харагдах гэж дүр хэсгээд идэг болчихоо. Энэ хизэнээс эхэлвэ. Юуны төлөө? Энэ юунаас үүдэлтэй вэ? Би ямар хэсгийг буруу ойлгосноос болоод өнөөдөр ийм байдалд орчвоо гэд өөрийгөө ингээд ухаад ингээд явчихдаг юм байна шүү. Тэгээ яг нөгөө ийм зүйлийг ойлгоцсон хүн хүнтэй хайтайхан харьцаад эхлэнгууд хүнийг бас тийм байгаасаа гэж хүсдэг юм байна. Тэгэнгუთ би одоо яг хүнд яаж ойлгуул идөө гэл ингээд одоо өөрөө нэг ойлгоцсон биз дээ. Яаж ойлгосноо би мэдэхгүй байна. Нэг л юм тохиолдсон баг. Тэгэнгუთ хүн яаж ойлгоосоо гэж боддог вэ гэнгუთ би сая яг энэ яг ингээд буяахын сая ингээд номоо ингээд сөхөөл ингээд арчгуудыг ингээд ярьж хахад би ингээд ойлгосон юм байна гэж над руу ингээд ёг. Тэгэл зүгээр за манайхаа ойлгомоор зүгээр ингээд энийг уншиж чаал гэж хэлбэрсэн. Гоё юм. Энд дээр ингэсэн байна. За комментууд бас ирсэн байна. За Эрдэнэ сайхан Эрдэнэ өглөөний мэнд Бацах буян жаргал маань хөөх Батмаа хөтлөгч нэрээ тим юм байна. Би өөрийнхөө муу талаа нуугаад зүгтаад бас хайрлаж хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Тийм ээ гэсэн юм. Байна тийм. За халууны бас ингэж байна. Сэтгэл зүйн хүч дуусахаар биеийн хүч байгаад ч сүлдээд ирч хүчгүй болчихдаг юм биш үү дээ. Даваад гарчихвал дараа нь ямар өчүүхэн зүйл чанж байсан юм бэ гэдгээ гайхдаг. Өнөөдөр хэцүү байгаа бол маргааш нэг хэцүү зүйлийн гаргалгаа заавал олцдог шүү. Сэтгэл зүйн хүчээр гамнараа гэсэн. Яг зөв. Энэ хүмүүс бид нар ингээд нэг хүчирхийлэл төрдөг гэдэг чинь. Би ер нь бол энэ номыг би ч одоо 12 ном бичсэн. Энэ миний сүүлийн ном сая оны өмнө гарсан шүү дээ 12. Энэ номыг ном бол намайг ер нь бол чагдаалгасан. Яг тэр яг сэтгэл зүйн сэтгэлийн шархныг ном бол ховор байдаг. Тийм шүү. Гадар ингээд номын дэлгүүр дээр яваад одоо үтэд харыг бол ховор. Яг Монгол дээр бичсэн. За дээрээс нь орчуулгын ном байна. Яг монгол хүн бичсэн ховор илүү. Тэгээд бас миний харж байгаа өнцгөр бас бичсэн юм байхгүй лээ. Тэгээд яг өөр мэдээж тэр нь туршлагаараа бичсэн шүү дээ. Энэ ч гэсэн миний туршлага. Тэгээд ингээд гарч ирэх хүмүүс ер нь бол яагаад бие биенийгээ зовгоод идэх нэг шалтгаан нь бол зарим хүмүүс нэг шалтгаан бол албаар бусдад гэдэг гай болж зовчирдаг шүү дээ. Тэр нь бол ерөөсөө өөрийнхөө шархыг идэх тосоо бусдын шархнаас гаргаж авах гэж боддог. Шууд утгаараа. Би чамайг зовоод тэрнээс зарим нэлээд таашаал авдаг. Өөрөөр би зовсон. Тэрийг хүмүүс мэдээгүй. Би ганцаар зовмоор байна. Би бас чамайг тэр мэдрүүлмээр. Тэгээд өөрөөр өөрийн шархыг идэх тосоо бусдын шархнаас гаргаж авах. Тийм учраас бусдыг ингээд ухамсартай бохомзоргоор зовоод тийм хүмүүс их олон байдаг шүү дээ. Ер нь бол бидний энэ бүр одоо юу тань сонсогдож байна. Хорон гэж хэлээ. Зарим бол ерөнхийдөө би түрүү ярьсан шүү дээ нөгөө өөрийн мэдгүй хүмүүст гай болоод байдаг. Тэгээ өөр бол тэр ингээд би яагаад ингэж байгаа юм бол мэддэг. Гэхдээ яаж гарахаа мэдгүй нэг хүмүүс байна. А энэ нэг өөр хүмүүс. Гэтэл зарим хүмүүс албаар тийм хүнээс зовоож албаар гай бол албаар нэг гадуурхдаг, доромжилдаг тий. Одоо зүгээр хоёр өөрт ямар ч гай болоогүй хизээч хараагүй хизээч уулзж байгаагүй хүнийг тэр нөгөө одоо юм дээр бүгд комментэр тий одоо бүгдэл тэр нэрээ нууж одоо таашаал аваад шүү дээ тийм компани юм. Тэгээ энэ чинь өөрөө нөгөө нэг юм тэр амсчихсан мэдэрч ер нь би нэг юм шок хэлчихэ. Жаргалтай хүн босчих зовоод бай. Жаргалтай хүн хизээч бусдыг зоох тухай боддог ч үгүй юм. Хүн зоох тусмал хүн өөрөө амьдралтай гэдэг нэг одоо энэ амьдрал бол там юм байна, амьдрал бол хогийн юм байна гэж боддог тэр хүнээс тиймэрхүү үйлдэл гардаг. Энэ би бол сайхан амьд чинь, би дажгүй амьд чинь гэж. Өөр нь бол өөрийнхөө амьдрал сэтгэл дундуур байгаа хүмүүс бол илүү их муухай юм гаргадаг. Тэгээ тэр жаргалтайтай хүн тэгдэггүй байхгүй. Тийм байна тий. Тийм бид нэг харах юм бол тэгээ энэ ном ер нь бол ном намайг нэлээд чардаалгасан, нэлээд би зовж утсан. Өөрөө би бол байдгал одоо өөрт байдгал одоо мэдлэг юугаа гаргасан. Нэлээд дотгошоо ухсан байна. Надад энэс илүү мэдлэг чадвар байсан бол энэс илүү сайн ном бичих байсан. Гэхдээ өнөөдрийн хэмжээ бол энэ миний хэмжээ. Одоо миний одоо дээд зэрэг одоо өөрийгөө дайчилсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь хүн амьдралд хайртай байх сураарай. Өөртөө хайртай байх сураарай. Энэ сэтгэл хөдлөл сэтгэлийн шарх гэдэг сэтгэл хөдлөлийг айгүй хат болгодог. Сэтгэл хөдлөлгүй болоод. Тэгэхээр бид нар ингээд баярлж хөөрж тийм нэг юм дотоо ажиллаад байж тээ түрүүн алж аргалгүй дундуур гэдэг. Энэ бүгдийн цаана болоод бид нар өөрийгөө чөлөөлөх ёстой. Би юмуд байдаг. Би амьдралд итгэхгүй байна. Би эрхчлөөнд итгэхгүй байна гэдэг хүмүүс байдаг. Би алж аргалд итгэдэггүй. Би ирээдүйд итгэдэггүй. Тэгвэл би ирээдүйд амьдралд итгэдэг, ирээдүйд итгэдэг, алж аргалд итгэдэг.
эрхчлөөнд итэг, өөрийнхөө мөрөөдөлд итэг тий энэ бүгнийхээ төлөө яг сэтгэл хөдлөлөө ажиллуул гэдэг. Ингээд олон зүйл байгаа. Тэгээд мэдээж энэ нэвтрүүлгээр бүгдийг бол ярих боломжгүй. Тийм шүү. Энэ номыг ханаас авч болох вэ гэд Бацэг буян жаргал маань асуусан байна. Номын дэлгүүрүүдээр байгаа. Тэгээд нөгөө манай дээр хүргэлт хийдэг 80 34 25 25. За эрхлэн авчих. Йоо. Бүрэн сүрэнгийн буян дэлгэр хүн өөрийгөө бүтээдэг ном. Тий. Энэ нэгдүгээр дэвтэр нь болохоор хүн хүний бүтээдэг гэдээ байгаа. Тэр нь болохоор өөрийгөө хайрлах. Өөрийгөө бүтээдэг. Өөртөө итгэлийн тухай. Энэ болохоор сэтгэлийн шархаанаас ангижрах тухай. Тэгэхээр номын дэлгүүрүүдээр байгаа номингийн салбаруудад байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт бас номингийн салбар байгаа шүү миний номнууд тий. Өстой гоё. 14 ном эхнэр манай эхнэр чинь харилцагч эмэгтэй зурж гэдэг ном 2 ном бот ном бичсэн шүү дээ. Тэгээ бид хоёр нийлээд 14 ном бичсэн байгаа. Тэгээ ер нь байгаа шүү. 80 34 25 25. 80 34 25 25-оор залгаад холбогдоод аваарай. Тэгээд өнөөдөр их гоё сэдвээр маш богинохон ярьлаа гэж бодож байна. Миний хувьд бол яг нэг захтансан газар жоо мажаал өгөөчлөө гэдэг ч бодмоор байна. Тэгээ ер нь бол нэг үргэлжлэлийг ямар нас гэдэг шиг. Тэгэхээр үнэхээр гахалтай. Тэгэхээр нөгөө би өөрийгөө ганцаараа бүтээж чадахгүй. Тий. Яг одоо таны хэлсэн нэг үг, таны үзүүлсэн нэг итгэл, тэр хүнд итгэл, одоо амьдралдаа итгэх итгэл, амьдралдаа авах одоо урам зориг бий болгож байдаг тийм ээ. Тэгэхээр би өөрөө ч мэдлгүй тэр амьдралын сайн сайхныг олж харж чадахгүй, тэр нэг дутуу мэдрэмжээр ингэж яваад хахад би өөрөө нөгөө сайн сайхан зүйлсийг амьдралдаа хүлээж авах итгэлгүй болчихсон. Би нэг үнэхээр бүрт хэрэгтэй юу? Би нэг үнэхээр одоо мэдрэх одоо энэ надад үнэхээр боломжтой гэж юу? Бүр итгэж чадахгүй. Зүгээр л нэг тийм дундуур төвшин дундуур мэдрэмжээрээ ингээд амьдрах нэг тийм тавхинтай юм шиг ингээд нэг тийм төсөөлөгдсөн тийм ээ. Тэгэхээр өөрийгөө хайрлаарай гэж. Бидний итгэл, бидний бодол, бидний зориг чанар бүгд хин нэгний хэлсэн үг, харсан жишээ, тийм ээ, мэдэрсэн хайр твцэн шарахаар хэлбэржиж байдаг юм шүү. Тэгэхээр та өөрийгөө бүтээж, та өөрөө хин нэг бүтээх тэр нэг одоо юу нь болоороо тийм урам зориг нь эхлэн болоороо гэж бас банкныгаа уриалмаар байна. За ингээд Good Morning Mongolia шоу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот инхтайны өргөнчлөлөө Mama Bakery-гээс та бүхэндээ өнөөдрийн дугаараа хүргэлээ. Тэгээд яриад юмэр байна. Тийм. Ер нь 2 дахь өдөр би энд ингээд өөрийнхөө бодлого ярина. Өөрийнхөө бодлыг бидний бодлоготой хамт нэрж хуваалцсан байна шүү дээ. Тэр болгоны миний бодлоор болонгаар уяахын 12 номон дээр өөрийгөө нэрж, уусгаж, ширгээж, тунгааж бичсэн гахамшигтай танаануудаас хамтдаа хуваалцсан. Бас нэгэн ухаалтыг авсан байна. Энэ дашрын дэлхийд Good Morning Mongolia шоуг хамтран бүтээж байгаа энэ Mama Bakery нь болохоор хамт чигтээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд сонсогч үзэгч та бүхэн маань бидэнтэй хамт энэ өглөөг яг энэ газар өглөөний сайхан кофег уугаад шинэхэн бейкерийн үнэртэй шоуныхаа шинэхэн дугааруудтай бид бүхэндээ хамтдаа уух боломжтой. Тэгээд Mama Bakery-гийн хорд гэх юм бол одоо энд урд харагдаж байна тийм. Өглөө бүлгэн одоо гарч байгаа донод бейкери энэ сайхан нотны шинээрээ гарч идэг амтан гэж байна. Үнэхээр вайн гээ бид өглөө болгоо Mama Bakery-ийн кофег уугаад шинэхэн бейкерийг амтлаад ингээд нэг өглөөг бас сонсогч тантай бүтээж байгаа даа. Хөлийн баяртай байна. Би нөгөө 2 ном илүү авчихсан. За. Энэ болохоор нөгөө сонсогчтой зөрүүлж ирсэн юм. Манай хоёр хөтлөгч одоо тий одоо яг тийм бэлтгэх юм байна тий. Бэлтгэсэн ер нь хайр одоо өөрөөсөө мэдээ. За маргааш юм зөхөн. Ард цолондоо би 2 номтой ирээ. За. Маргааш хайр том богдаа. Ингээд эндээс ирж авна шүү дээ. Тэгээ одоо ер нь бол нөгөө ийм бид нар ингэж байгаа шүү дээ. Энд нөгөө ирэх боломжтой хүмүүс маань ер нь бол ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд онлайнаар орцож байгаа одоо комментээр орцож байгаа хүмүүстээ зориулаад нэгийг энд ирсэн сонсогчдоосоо одоо нэгийг ч гэдэм ба суулаад шудраг байдлаар ингээд гоё үгүй гэж бодож байна. Нэвтрүүлгийн дараа хуралтай. За энийг маргаашнаас эхлээд бүр гоё болгоно. Би гараа өсөв. Тэгээ яг тэгээд заяа. За тэгээ энэ 2 ном маргаашийн одоо сонсогчдын одоо юу шилжлээ шүү. Яг нь. Тэгэхээр маргааш нөхөд бол төлөв сонсож байгаа. Маргааш өглөө 7:30 минутаас магадгүй асуулт бэлдэж ирэх. Тэгээд эсвэл хүмүүс яг сонгуулдаг юм дээ. Яг тэгээ. Нэвтрүүлгийн маань даваагаас баасан гарагийн 7:30 минутаас 9:30 минутын хооронд Good Morning Mongolia пэйж хуудсан дээр лайв стримээр шууд хүрч байгаа. Тэгээд өнөө өглөө 7:40 минут бүтээсэн. Ягаад гэвэл бэкригийн үүсгэж маань утсан.
Хүний л амьдрал. Тэгээд бид одоо энэ шин шаван маань төрөөд 2 өдөр болж Хоёр хонжин шүү. Бид тэгээд тал талаасаа ойлголцох гой юмнуудын дундуур ингээд даваад тэгээд нэг өдөр сайхан тогтоод бүх юм маань ингээд жиг танг байранда орноо. Тэгээд тэрийг бол аль болохоор хурцсан. Харин та бүхэн биднийг дэмжиж байгаа бол лайв стрим дээр одоо яг манай пэйж дээр ингээд сайхан дараад лайк дараад өглөө сайхан хүлээж угаарай. Тэгээд лайв гэлэн гуталтан тэгэл notification чинь очиж штэ. Тэр notification хүлээгээл тэгэл лайв гэлэн гутсах гэж ороод ирдэг юм штэ манайхаа. За тэгээд өглөө болгон бид бүхэн энд баг бүр ингэнэ 24/7 наанасаа сууж байдаг бол гоё очих шүү тий. Бас их дураараа шүү. 24 манайч болчих юм уу? Үзээд тэр ирчвчтэйгээр айхалтайгаа бүтээж одоо хийгэрэй гэж бас уриалмаар байна. За ингээд маргааш өглөө дахин уулзцай маргааш өглөөний хөтлөгчөөр би энэ бодож дэгээ байгаа. Магнаа байгаа. Тэг байгаа хөө. Тэнгис бид хэд нийлээд одоо галтай сэрүүлэг гэдэг нэлээд нэрч хүчтэй холбоотой омогтой нэвтрүүлэг өргөнэ. Маргааш өглөөний хөтлөгчөөр дахин уулзцай. Баяртай. Good morning Mongolia. Бэлда. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та бүхэн. Маргааш өглөө дахин уулзцай. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ хүлээж авах болно. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна.